Үзэгч сонсогчтой өдрийн мэнд манай Онтай подкастын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэд мэдээж Volt Шангрила Улаанбаатараас хүрч байгаа. Тэгээд бидэд Токио рүүмээс хүрч байна. Тэгээд мэдээж манай энэ дугаарын хүнд зочин Зол баяр. За одоо бүхэн болгоны утсан дээр байгаа. Тэгээд UBCAP application бол тэгээд UBCAP Holding компани одоо үүсгэн байгуулагчтай нэг. За тэгээд одоо гүйцэтгэх захирлаар нас ажиллаж байгаа ийм залуу байна. Тэгээд бид хоёрын бид эдийн урилгын хүлээн авч ирсэнд баярлалаа залуу. За өрсөнд баярлалаа. Аха. За мэдээж бас хөтлөгчөө танилцуулъя. Манай Тэмүүлэн co-host. За тэгээд Invescore Group-ийн маркетинг газрын захирал байгаа. За тэгээд бас MTN-ийн зөвлөхөөр ажилладаг ийм залуугаа. Stem Overland гэх юм бол аяллаа влог, маш гоё аяллаа влогод хийдэг ийм залуу байна. За тэгээд яриагаа мэдээж UBCAP Holding-ийнхоо IPO-гоос эхлүүл яасан гэж бодож байна. IPO авах зөвшөөрлөө авчихсан байгаа. За тэгээд тэр юу нь ямар зорилготой хийх гэж байна? UBCAP хаашаа зорж байна гэдгээс эхэлж тээ. За ер нь бол яг нэг технологийн компани үүсгэн байгуулад энэ төрлийн бизнес хийгээд явж байгаа хүмүүсийн хувьд бол нөгөө одоо бүх хүн мэднэ шүү дээ. Одоо дэлхийн хамгийн топ компаниуд бол бүгд одоо эхний 10 гэлтгэл бараг 7-8 технологийн компаниуд байж гэн тий. Хуучин бол уулуурхан компаниуд байдагсан бол одоо тийм болцсон байж гэн гэдэг шиг. Манад ч гэсэн тодорхой хэмжээний ийм шилжилтүүд бол би бас явж байгаа л гэж боддог. Тэгээ тэр хүрээндээ бол тэр технологийн компаниудын үе шат замналуудыг харахаар тэгэл анхны идея төвчнөөсөө тий санаанаасаа ингээл нэг хүнээс эсвэл иргэн тойрноос мөнгө аваад санаагаа нэг чаашны дараагийн төвшөнд аваачаал дараагийн шатны хөрөнгө оруулалтаас бол ингээл маш олон хөрөнгө оруулалтын шат явж тэгээ төгсгөлд нь одоо IPO хийдэг. За тэр нь ямар учиртай юм гэхээр одоо тэр шатны хөрөнгө оруулагч нар бол дандаа одоо дамжуулан зарж байгаа этгээдүүд болж таарж байгаа. Өөрөөр хэлбэл одоо яг өсөх боломжтой гэж үзэж хөрөнгөө хийгээл дараагийн шат руу аваачиж өсгөж хөрөнгөө гаргаж аваад мэдээж тэр дунд бол тэр эрсдлүүдийг шинжилээд өөрийн төвшөндөө эрсдлүүдээ шинжилээд эрсдлийг бууруулаад дараагийн шатанд хүлээлгэж өгöd байгаа байхгүй. Тэгэхээр ингээд явсаар хагаад IPO-гийн төвшөнд очиж ийн гэхээр хамгийн эрсдэлгүй болж байгаа бизнес IPO-гийн төвшөнд очиж ийн гэсэн. Маш их эрсдлүүдийг энэ тэр олон хөрөнгө оруулагч нар фильтрлж шалгаад тэгээ бүр олон нийтэд те одоо тэр жижиг хувьцаа эзэмшигч нар орж ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэд нар чинь бол тийм хөрөнгө оруулалтын хувьд бол айхтар мэдлэггүй. Тэгвэл хөрөнгөний биржээр дамжуулаад хувьцаа авахаар хамгийн эрсдэлгүй компаниудыг авч ийн гэдэг тийм одоо нэг тийм ойлголт байж болно гэсэн нэг талаараа. Тэгэхээр тэр шатаараач тэр нөгөө талаасаа бид эдийн хувьд ч гэсэн ингэх л ёстой мэж тэр олон жилийн өмнө харж байгаа шүү дээ тийм шүү дээ. Тэгэж ингэж явсаар байгаа л IPO бол юм чухал стейж юм байна гэж бид боддог л байсан. Тэгэл тэр хүрээндээ л одоо бид эд чинь анхан шатны хөрөнгө оруулалт авсан байдаг. Хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг бас авсан байдаг. За тэгэл өөрсдөө бас ингэж явж байгаа л дараагийн шат маань яг Монголд нөгөө нэг хараахан тийм олон шатны хөрөнгө оруулагч нар бол үсээгүүл байна л дээ. Тэгэхээр бидний хувьд бол одоо дараагийн шат нь олон нийтээс хөрөнгө усгах шатан дээр очих хэрэгтэй болж байгаа. Тэгээд тэр нь бол яг нөгөө байх ёстой гэдгээр бол тийм. Ер нь яг бидний хувьд бол нөгөө хийгээд явж байгаа хугацаанд бол бизнесийн ингээд үйл ажиллагаа амжилттай болоод цар хүрээнд томроод олон хэрэглэгч жолоочд яг үнцэнэ өгж байгаа өөрсдөө ингээд мэдрээд эхлэхээр эний чинь бүр ингээд олуулаа хамт ингэж бас босголцоход гар биеэс оролцох ёстой юм байна. Олуулаа бас ирээдүйд нь ч нөгөө одоо баялагын тэгш хуваарлт гэж ярьдаг шиг тий үр ашигыг нь бас олуулаа хүртэх ёстой яг ийм сонгодог одоо хамгийн сайн загвар болчиход байна шүү дээ тий дэлхийд дээр одоогоор үүссэн байгаа. Тэгэхээр энэ загвар бол очихын зөв юм байна гэдэг өөрсдийн биеэр бол бас ер нь бол мэдэрсэн. Тэгээд тэр хүрээндээ ч гэсэн компани одоо засаглал за компани үйл ажиллагаа энэ төр бол тийм нууц юм байхгүй шүү дээ. Энэ чинь яг л байх хэрэгтэй зочмор явах хэрэгтэй юм байна. Энэ бол ер нь зөв жишээ юм байна гэдгийг бол итгэлэмжлэлтэй болж авсан. Тэгээд тэр хүрээндээ бол нээлттэй болгохыг зориод. За мэдээж ирээдүйд бол бидэрт маш их хийх зүйл байгаа учраас тэр одоо өсөлтүүдийг хамтдаа хийя. Бас нэг талаасаа дэмжлэг өсөж байгаа тийм. Нөгөө талаасаа бол бас бүтээсэн зүйлээ хамтдаа хүртъя. За тэгээд Монголд магадгүй одоо Uber, Grab гэдэг шигтэй компани орж ирээд өрсөлдөхөд дотоодын тий чадвартай олуулаа одоо тэрнийгээ дэмждэг ийм компани бий болгоцсон байжээвэл энэ бас нэг энэ үндэсний баялаг тийм баялаг болж болох юм гэж бас харсан. Тийм ч учраас энэ зөв юм байна гэд одоо хийх төсөл хөтөлбөр гэж ярих юм бол зөндөө зүйл байгаа. Одоо ойрын 1-2 жилийн ганц нэг юмнаас л дөрднөхөөс тэр доктортой л яг ингээл ажиллаа одоо хийх явж байгаа юм бол зөндөө боломж гарч ирэх юм билээ. Тийм би бас зоологийн ярилцлагыг өмнө үзсэн. Тэгээд би бас өөрхөн судалгаанд харахад яг UBCAP гэдэг юм teleportation одоо яг энэ одоо такси
такси үйлчилгээ тий. За хүргэлт гэх мэтчлэн энэ бүгдийг нэгдгсэн юм супер ап хийнэ гэдэг л ерөөсөө зорилготой. Одоо тэгээд угаасаа бүгдээрээ харж байгаа яг тийм л ап яваад байгаа тий. Тэгэхээр энэ супер ап маань ер нь одоо энэ бусад ийм өрсөлдөгчнөр хэрэг байна. Бараг өрсөлдөгч байхгүй бах гэж би хараад байна. Тэр зах зээлийн тал дээр ярьж өгөөч. Супер ап гэхээр яг нэг талаараа нөгөө зарим улс орондоо супер ап хэрэгждэг юм байл л хэтэрхий том улс мөсд бол тий ингээд локалайз хийгдээд тухайн бүс нутгууд. Манай хувьд болохоор супер апуудын бас зөндөө тоглогч нар байгаа шүү дээ тий. Токи одоо Момпей ч юм уу тий ингээд хайпе тапа өөрөвчлөө маш олон апууд байгаа. Тэгээд өөр өөрийн онцлогтой л явж байгаа шиг байна. Бидний хувьд болохоор яг супер ап гэж нэрлэхгүй л байгаа л да. Зүгээр хэрэглэгчийнхаа зан төлөвийг харж байгаа. Тэрэн дээрээ шаардлагатай тэр бусад үйлчилгээнүүд нь шүү дээ. Тэднийг нь аль болох ингэдэг нөгөө амар хэлбэрээр нэг зовлонтой бишээр одоо дамжуулаад өгчих боломж болцоо харагдаад байна. Түүнээс юу гэдэг тэр нэг юм заавал манайх олон лангуун дээр олон бараатай байх хэвээр эсвэл ингээл тэр олон үйлчилгээнээс ашиг олъё гэдэгтэй биш. Яг хэрэглэгчид дараагийн хэрэгтэй үйлчилгээ нь юу нэхэгдэт байна гэдгийг аюуг сонсох гэж байдаг. Тэрнээсээ одоо хамаарч зарим нэг үйлчилгээнүүд бол нэмэгдэх нь тодорхой болчиход байгаа. Тэгээ тэрнийг бол яг бид дотроо супер ап гэх үү те одоо эсвэл зүгээр л манай хийх ёстой зүйл байсан гэж нэрлэх үү ингээл цаашаа бол явна. Бараг л нөгөө Grab, Uber бол бас тийм замаар ингээл явж байгаа те. Илүү тэр нөгөө одоо movement гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Mobility гэх юм уу те ингээд хөдөлгөөнтэй ийм тээврийн хөргүүлэх одоо энэ цаг хугацааг одоо богино хугацаанд түргэн шуурхаа товчилж авчрах тийм шийдлүүдийг бол аль болох ингэж нийцүүлээд нэгтгэхэд байгаа тийм. Тэгэхээр бидэд бол яг тэр замаар угаасаа явж таарна. Тэгээд тэрэн дунд байх одоо нэгдсэн loyalty гэж ярьдаг штэ. Амар хэлбэр байлах, хөнгөлөлт урамшуулал, төлбөр тооцоо тэрэн дотроо байж идэг тийм. Гэхмэтчлэн ингээд сөөр дид үтцсэн одоо тэгээ хаягжилт гэдэг юм уу нөгөө төгжрөл мөржлөө тооцсон хамгийн одоо богино зайг тооцох рут мүтч гэдэг юм уу тийм. Ингээд дид үтцсэн бас хэрэглэгчдний хараахан мэдэгддэг маш их ажлууд хийх хэрэгтэй болж байгаа. Тэгээд тэрний дээр бол магадгүй нөгөө үйлчлэгээнүүд нь тийм. Тэгэхээр тиймэрхүү одоо систем рүү бол энэ жил шилжиж байгаа. Тэгээд одоо энэ жилийн хагас жилдээ амжиж гарах төлөвлөгөөтэй гэхдээ нөгөө том шилжилт учраас бидэд яарахгүй маш сайн одоо болгож иж олон нийтэд бас танилцуулна гэж бодож байгаа. Тэгээд нэлээд амар хэлбэр болох байх гэж найдаж байгаа. Саяны нөгөө IPO дээр нь шууд буцаад ярихад хоёр юм бас манай үзэж байгаа хүмүүс тодруулвал гэж бодлоо л да. IPO дээр санхүүжилт босгож байгаа тийм. Яг гол зорилго нь яг юу тэлэлт юм уу те олон улс руу гарах юм уу зүгээр саяны ярьж байгаа одоо бид хийх ёстой гэдгээрээ хийж гинүү. Яг тэр санхүүжилтийн зорилго нь юунд босгож байгаа бол нөгөө талаас UBCAP гэдэг юм уу хүмүүс дийлэнх нь яг UBCAP апаараа мэдээд UBCAP одоо миний ойлгож байгаагаар IPO хийж байгаа нь UBCAP холдинг компани хийж байгаа те. Дороо хэдэн компани UBEats одоо Mizern tech компани ингээд эдгээр чинь бүгд нийлээд таад маань IPO хийж байгаа гэж бодож байна те. Тэрэн дээрээ бас дэлгэрүүлээд яг компаниараа ярих юм бол бид ч одоо бараг 9-10 компанитай болчиход байна. UBCAP холдингийн доор. Гэхдээ тэр нь бол бидний гол өгөх гээд байгаа мессеж нь биш. Бид нар ерөнхийдөө одоо хүн хүргэлт гэх юм уу те. Одоо такси унааны салбар, хүргэлтийн салбар. За хүргэлт нь бол дотроо мэдээж хоол, хүнс, бараа, таваар, шуудан те ингийн том жижиг гэдэг ингээд салбарлаад явна. За тэгээд мэдээж бараа таваар худалдаалагддаг байхад хүргэлт ажиллана гэж байхгүй учраас худалдааны хэсэгтэй холбогдоод гэдэг ингээд гурван гол зах зээл дээр л төвлөрж байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ гурван зах зээл дээр тэр хэрэглэгч нэг байгаа. Нөгөө талд үйлчлэгээ үзүүлэх гэж байгаа жолооч гэдэг юм удалдагч улсууд байна. Ийм экосистемийн хүрээнд л харж байгаа. Түүнээс тэр нөгөө компаниараа бид нар одоо хүмүүст нөлөөлөх гэдэг тийм олон тооны компанитай болж байгаа гэдэг нь бидний зорилго шүү. Тэр нь тухайн энэ салбаруудад ажиллахын тулд байх ёстой бүтэц чигүүргийн дагуу байгуулагдаад байгаа гэсэн үг. Тэгээд дотроо мэдээж нөгөө технологийн Amazon гэдэг анхны их баригч компани бас игнэндээ нэгтгээд өөрөөр бид нар зорилго чиглэлийн үед одоо ямар ч тийм салаасан бодол байх ёсгүй. Бүгдийн нэг саунд хий, нэг л зүйл рүү зорий энэ экосистемийг бүтээх төлөө тэр нэг л хэрэглэж байгаа шүү дээ. Тэр нэг хэрэглэгч зориулж үйлчлэгнүүдэд илүү төгөлдржүүлэе гэсэн
утгаар ийм экосистем UBCab Holding гэдэг малгай компани байгуулсан гэсэн. Тэгээд хэрэглэгчд бол салангат компани үлдээхгүйгээр цулаар нь үйлчлэгээ саналлах гэдэг гэсэн. Тэгэхээр одоо хүргэлт хоол үргэлт бараа тавар хүргэлт гэдээ бид нар дараагийн бизнесүүд тэлж эхэлж байна л да. Одоо дараагийн зах зээл дээр орж эхэлж. Тэгээд энэ дээр мэдээж хөрөнгө мөнгө хэрэгтэй. Бид нар бол яг өөрсдийн боломжуулцаагаар зах зээлийнхаа одоо нөгөө модельээ батлна гэж ярьдаг шүү дээ, тий. Загваруудаа бол ингээд тодорхой хэмжээнд баталчаад байгаа. Тэгэхээр энийг илүү одоо цар хүрээг нь хурцсгаад илүү олон хэрэглэгчтэй ойлгож таниулах энэ төр бол хөрөнгө оруулалт мэдээж шаардлагатай. За үүний дээр мэдээж одоо энэ чинь технологийн бүр маш хурдтай шилжилтүүд явагдаж байна, тий. Өнөөдөр одоо яг бодит байдал дээр бол AI-аар манайхыг дуутах уу, манай апаар дуутах уу гэдэг асуулт хүртэл асуудаж эхэлж байна шүү дээ. Тэгэхээр ингээд суур технологийн дэд бүтцийн юмнууд дээр хүртэл хөрөнгө оруулалтууд хийх шаардлагууд ингээд өсөж байгаа. Тэгэхээр бидэд бол босгох одоо дараагийн шатны хөрөнгө оруулалт бол ерөөсөө л энэ зүйл өдрүүлж эхэлнэ гэсэн. Одоос нэг ер нь Uber ингээ Grab гэх мэтчлэн одоо олон улсын яг танахтай ижил төстэй тийм мэдээж танахаас төрүүлж гарсан. Энэ компаниуд асуудлууд хамгийн том асуудлууд юутэй тулгардаг юм бэ гэдээ би хайж үзлээ. Тэгсэн чинь regulationуд амар том асуудал болт юм байна ер нь бол. За regulation гэхэлэр яг юу хэлж байгаа юм бэ гэхэлэр одоо хэрэглэгчдийн юуг хамгаалах ч юм уу те тэр жолооч нар чинь яг хагасгаар ажиллаад байгаа мó юу ч гэдэг юм уу те ингээл ажлаас ямар одоо юу хүртээд байгаа хүртээмж одоо цалин хөлс авахгүй штэ өөртөөхөө гиг экономи буюу яг гиг эдийн засгаар мөнгө олж байгаа хүмүүс те тэр эднүсийн эрх ашиг хамгаалах гэх мэтчлэн амар их юм регуляц байт юм байна л да такси үйлчлэгийг бас хамаагүй ингээд замраагүй хэрэгжүүлж болохгүй гэдэг юм нэг цонх одоо нэг систем дотор бүртгэх гээд тэгэхээр Монгол сая нэг юу яасан те одоо гараар такси гараа өргөж авахгүй гэдэг хуулитай болцсон те. За тэр хууль маань ер нь хэрэгжсэн юм бэ те. Тэг мэдээж энэ хууль бол UBCab бол одоо маш эргээр туссан хууль боллоо л гэж би хадлаа харж байна л да те. Тэгэхээр энэ Монголын бас энэ бодлогын хүрээнд гой хуваалцаж мэдээлээ байл те. Тийм технологийн эвдэхтэй зөвхөн манай салбарч биш л те. Одоо ингээд судлаад үзэхэд технологийн бизнесүүд ялангуяа юм амжилттай бизнесүүд бол яг иймэрхүү үе шатуудыг тэгэл даваал гарсан л гэдэг юм билээ л дээ. Тэгээд хууль эрх зүйн мэдээж тэрнийг урдчилж харж бэлдэх боломжгүй. Тэгэл араас нь л явдаг. Тэгээд технологич нөгөө хүлээгээ суухгүй учраас маш урдан тэлэлт хийгээд за тэгээд асуудлууд гарахаар тэрнтэй нийцсэн хууль тогтоомжууд нь гардаг. Технологи ч гэсэн тэрнээ нийцээд ингээд сайжруулалтууд нь явдаг. Тэгэхээр технологийн бизнес чинь онцлог нь хурдан тэлэхтэй байдаг юм билээ л дээ. Хурдан тэлчих хэвээр. Тэгээд тэлсний дараа мэдээж энэ нөгөө сайжруулалтуудаа хийнэ гэдэг. Одоо жишээ нь манай жишээн дээр ярих юм бол одоо Uber, Grab, за Kakao тэ одоо энэ бүх гадны аппликейшнууд ямар болцсон байна гэхээр анхандаа бол энэ бизнесүүд гарч ирэхэд такси салбарыг байхгүй болгож байгаа юм шиг харагдчихсэн тэ. Угаасаа хоорондоо маш их юу үсээд нөгөөдөл нь хууль эрх зүйгээ яриад эсэргүүцээд технологи ч дийлдэхгүй учраас ингээд яваад ингэжсэн бол одоо яг ямар болцсон байна гэдэг ингээд харахаар нөгөө аппликейшн маань зүгээр сервис үзүүлэгч буюу үйлчлэгээ зурчилж байгаа л жуучлагч байсан байгаа байхгүй жуучлагч л байсан байгаа. Тэр аппликейшн гараагүй байсан ч гэсэн хөө хүмүүсүүд гараа өргөөл хөв таксинд суугаад явдаг л байсан. Тэрнийг арай амар хэлбэр болгоод өгсөн. Нөгөө аль биесны таксинд сонгож суудаг усуд байдаг байсан. Тэр нь ч гэсэн одоо байж лээ гэх. Хятад бол одоо аль биесны бүх таксиг дидигээр дуудаж байна те. Солонгост Какаогоор дуудаж байна. Grab одоо зүүн өмнөд Азад бүх Вьетнам, Филиппинд аль биесны такси байна уу байна. Гэхдээ хөв таксинууд ч байна уу байна. Аль алийг нь хэрэглэгч өөрөө сонгоод дуудаж байна те. Нөгөө гар өргөө суухтаа ямар такси ирж суух нь хараад энд суухгүй би аль биесны тэн суун гэж одоо амьдрал дээр байдаг зүйлийг зүгээр аппликейшнээр л шийдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг нь анхандаа бол эн чинь ойлгомжгүй манай салбарыг ингээд байхгүй болгож ин инновац хийж гин гэж дургуутчихсан юм шиг боловч эн чинь ингээд засагдаж явж байгаад магадгүй зарим хууль эрх зүйнд гарсан багт засагдаж явж байгаа л тийм болчихж байгаа. Тэгээд технологийн давуу талууд байгаа учраас одоо түрүүний ярьдаг манай жишээ тэр хууль хүртэл гарч байгаа. Бүртгэлгүй юмыг ер нь жоохон хязгаарлахгүй бол чинь одоо гэмтэрэг мэргийн яхах харахгүй боллоо тий хэн харахгүй боллоо гэд. Бидэд болохоор анханасаа тэрний чаримж бүртгэлд оруулаад хяналттай манай дээр бол тийм эрсдлүүд маш бага гарч байгаа шүү дээ тий ноцтой эрсдэл бол бүр бага гарна. Тэгэхээр яалтчгүй давалттай байхгүй. Зүгээр тэрэн дотор нөгөө нэг такси бизнес яг хуучин эрхэлдэг байсан хүмүүсүүдийн эрх ашиг машиг зөрчигдөөд тийм асуудлууд байгаа нь бол одоо аливаа олон улс төр жишг ингээ гараад ирсэн. Манайд ч гэсэн одоо аль биесны такси үйлчлэгчнэр манайхаар дуудлага аваад явж байгаа. Тэгэхээр хот нийслэл бол магадгүй такси салбараа сайжруулах гэвэл тэр усаал байх ёстой зүйл олон такси сайн автомашин тэргээр ингээд хангаад явуулах ёстой байх. Тэр гол нь дуудлага авдаг хэв маяг чинь дэлхий дээр
өөрчлөлтөд байна. Хэрэглэгч тэргээр дуудахыг илүүд үзээд байна. Гудамд гараа ирэх биш баталгаатай найдвартай гэдэг ингээд тэр үйлчлэгээ үзүүлэгч дундын компанид итгээд байна шүү дээ тий. Тэгэхээр тэр итгэлцлийг бий болгочихж байгаа учраас тэргээр дамжаад дуудлага аваад явна. Тэрний цаана нөгөө уламжлалт бизнес эрхлэгч нар аль биесны алтан бус нь аль нь л байна. Аюулгүй ажиллагааны гол нь дэвшилсэн ийм болоод явж байгаа гэсэн. Тэгээ тэр хууль бол манайд бол бас эрг нөлөөлсөн. Яг тухайн үедээ тэгтээ нэг жоохон буруу зүрх мэдээлэлүүд яваад ер нь бүгдийг хааж орох гэж байна. Зөвхөн хувийн юугаар хийх боломжгүй болгох гэж хэлсэн боловч бүртгэлтэй платформ дээр ингээд явж явах юм бол одоо энд хамаарахгүй гэдэг заалт бол байгаа байна тийм л. Тэгэхээр тэр нь өөрөөр хэлбэл гол концепц нь баггүй. Бүртгэлгүй найдваргүй зүйлийг л хааж орох гэдэг болохоос биш. Бизнес эрхлэхийг бол хаагаагүй хувь хүмүүсүүд хувийн тэргээр нэмэлт орлого олж болно шүү дээ. Тийм шүү дээ байдаг зүйл. Сайн уу аюулгүй ажиллагаа ярангууд нэрээ яг одоо бол бүр баг мартагдчихж анх яг UB Cab гарч иж хахад хамгийн гоё юм тэр байсан шүү дээ тий. Монголд ч нэг уцаа авчихдаг тий. Эмэгтэй хүмүүс орой шууд зэвжид. Эдгээр ер нь нэлээд март. Одоо зүгээр жишээ дотор манай найз гэсэн уцаа яг UB Cab алга болгоод хайлгасаар олоод авч ирсэн л та дээр маань одоо ер нь тиймэрхүү юм хэрэг байдаг вэ? Одоо нэг тийм тоо ер нь байгаа юу? Байлгүй хаа. Одоо зүгээр жишээ татхад одоо манайх нэг янз бүрэлтэй гэхдээ нэг ойролцоогоор 30-аас 40 мянган дуудлага өдөртөө ингээ гүйцэтгэхэд тэн дээр одоо яг гомдлын тоо хүнд хөнгөн гэдээ бидэд ангилчдаг. За нийлүүлээд гээд утгад нэг 30 орчим гэх. Тэгэхээр ч одоо хэдэн 0.1 ч юм уу тийм одоо хувьтай гомдол гарч байгаа гэсэн. Тэгээд тэрнийг бол бид нар өдөр тутамдаа 24 цагтаа шийдвэрлээд хаагаад явахыг боддог. Тэрүүний яг хэрэглэгч хөгжөөд байгаа байхгүй мартцсан. Одоо бид нар хэдэн жилийн өмнө хэрэглээ. Тийм. Энд чинь одоо тэгтээ биднэрд бол чаленж. Өөрөөр хэлбэл дараагийн төвшний сайн зүйлүүдийг хийхгүй бол өмнөх одоо түүхэн яриа суух хэрэггүй болц тийм. Өмнө та нар чинь одоо ингэдэг байлаа гэдэг хэлэх хэрэг байхгүй тийм. Одоо хэдэн жилийн өмнө та бид чинь нөгөө хүнд такси барьж өгөөд дугаарыг харж үлддгэлсэн мэт тийм. Ганц одоо тийм л авч үлдэх юм тэр л байсан шүү дээ тийм. Тэгээд гэртээ аюулгүй бууцсан гэдэг тэгвэл тэр дугаараа мартдаг тийм л эс. Тэгэхээр чи энэ ч өөрөө аюулгүй ажиллагаа тийм хэмжээнд л байсан байна тий. Тэгэл жолоочтой төлбөр тооцооны хэрүүл хийх бол энгийн үзэгдлээсэн шүү дээ. Байнга шүү дээ ер нь бол тэгэл ер нь нэг таксинд бол ер нь айгүй тийм айцтай судаг байсан шүү дээ. Тэгэхээр энэ мэн зүйл бол одоо байхгүй болцсон. Гэхдээ хэрэглэгч тэр нь буруу биш. Хэрэглэгч дахиад илүү зүйл хүсэж байна. Тэрнийг бид нар бас хийх хэрэгтэй. Тэгэхээр бид нар хэрэглэгчээсээ магадгүй 2-3 жилээр урагшаа харж ажиллахаас өөр аргагүй. Түнс өдөр тутамдаа бол жижиг сажиг гомдлоод мэдээж гардаг хэвээрээ. Гэхдээ тэр нь манад бол маш бага. Ер нь бол асуудалтай хүмүүсүүд бол айлуулах манад бүртгүүлэхгүй л явж байгаа тийм. Манад бүртгүүлэхээр тэгээд танилцтай болчих учраас тийм тэгсэн асуудал тарьж чадахгүй болчихно. Нэрээ бүр яг мартагдсан шүү тийм. Ингээл хамт сууж хахад найзуудаараа сууж хахад нэг нь явлаа гэхэд гаргаж өгөөд таксины дугаарыг хардаг гэсэн чинь одоо л UB Cab бичлэгийг л гараа авчдаг гэсэн шүү дээ. Тэгээд сэтгэл амар тийм. Nice. Ирээд за өмнө юм байсан юм байна гэдэг чинь одоо бас юун дээр би саяхан нэг стори харж ирсэн чинь Сан Францискод байсан байна. Autonomous нөгөө юм жолоочгүй таксинаар яваад эхэлсэн байлээ те. Саяхан UB Cab цахилгаан машин оруулаад ирсэн байсан те. Одоо хэрэглэгч гэх юм одоо жолооч хэрэглэгч гэсэн үг шүү дээ. Хүрээлтийн ажилтнаа. Хүрээлтийн жолооч нар. Ер нь тэр талруугаа манайх хэр хол вэ? Одоо ойрын UB Cab дээр бол нэг 2 жилийн юм бол биш л хальтаа. Гэхдээ ер нь тэр бас надад их сонирхолтой санагдсан. Хизээ ер нь манайх тийм болж болох юм бол гэдэг. Тэр нөгөө Tesla бол одоо юу болсон байлаа шүү дээ. Очоод ажилдаа машинаа үлдээгээл 8 цаг хүн ингээд тэр машиныг зүгээр ажилгүй болгочдөг. Тийм болохоор одоо autonomous нөгөө жолоочгүй юу болгоод шууд машин 8 цаг ажил хийдэг байх юм бэл. Тийм. Тэнгүүд ингээд харж байхад ингээд мөнгө орж ирээд байна гэсэн үг шүү дээ тий. Тэгвэл би бас яг UB Cab дээр боцох. Энэ хизээ энэ холболт ийж одоо би хизээ UB Cab-ын жолооч тий хөрөнгө оруулагч болчихсон шүү дээ. Тиймэрхүү юмнууд гой концепт байна тий. Тий. Сүүл би бас сонсон Сан Францискогийн 35 орчим хувийн тим такси болсон байна гэж л. Тий, ямар өндөр хөв бэ? Тий, ямар өндөр. Яг Сан Францискоч өөрөө нэг технологийн систем айлентер байгаа болохоо тиймэрхүү өндөр нээлттэй хамгийн ихэд туршуулаад олон жил явцсан. Одоо дараагийн хотууд нь зөвшөөрлөө өгөхгүй түлээгдэж байгаа юм байлээ. Лос Анжелес өөр хаашаа гэлээ. Тэнгүүд л ер нь бол шилжилт нь айгүй хурдан явагдаад бид жоохон хол гэж харж ирсэн. Ер нь бол анх. Тэгсэн чинь маш хурдан явагдаж чинь дээрээс нь нөгөө энэ чинь анх нөгөө Elon Musk хин хоёрын Google-ийн нөгөө хин Sergey Brin-ийн ах AIS болж эхэлсэн төсөл байгаа байхгүй. Тэгээд тэрнээс нь болоод
autonomous car-ыг одоо Google-ийнхээ өөрсдөө хөгжүүлээд ингээд одоо бүр сервисийн 30% эзэлж чинь амар том болсон. Тэгэнгүүт л энэ өөрөө автомашины зах зээл дээр бас өөрчлөлт авчрах гэдэг байгаа учраас Tesla-гийнхэн дахиад энэ зах зээл рүү бас орж байгаа. Тэгээд нөгөө автомат жолоодлоготой машина эхлээд таксин дээр гаргана гэдэг бүр зарлцсан байгаа. Тэгэхээр чи нөгөө маань салбар дээр жоо хоол байсан чи бүр ойртоод ирчихэж байгаа юм тий. Тэгээ яг бид тэрнийг бол бас нөгөө анхаарал явж л байгаа л да. Гэхдээ яг манад бол дид үтсэн жоон дутагдaltaй юмуд байгаа. Одоо жишээ нь суур хаягжилт, map. Хичнээн нөгөө AI-ийн тэр объектуудыг таниад ухаалж жолоож байгаа ч гэсэн яг одоо нөгөө автозамын сүлжээ, за тэр нь одоо HD map гэж ярьдаг. HD map-ийн технологи Монгол улсад бол хангалттай биш. За тэгээд бидэд бол бас тэрнийг хөгжүүлэх санаа бол бас байгаа. Тэгэх юм бол илүү тийм машин орж ирэх боломж нь бүрдэнэ гэсэн үг. Машин байгаа ч өнөөдөр бол гэхдээ явах боломжгүй л гэсэн үг л дээ. Гэхдээ ер нь бол баруун 5-10 жилдээ нэг сонсогдохгүй байх таа гэж бодож байсан чинь ер нь нэлээд наашлуулчих шиг болсон. Одоо тэгээд ерөөс Silicon, San Francisco, Los Angeles тийм шинээр дүүрэл эхлүүл. Одоо хятад ч гэсэн тэгтээ ер нь явж байгаа шүү дээ. Гол нь тэр нөгөө нэг тухайн газар нутгийнхэн тэр суур дид үтцсэн сайн байна уу те тэр дижитал гэж яриад байгаа. Тэр нь сайн байна уу? За дээрээс нь тэр AI-ийн хэр сайн. Одоо хинийх нь ялах гэдэг. Uber ч гэсэн одоо энэ дэр нэлээд том чаленжтай байгаа юм байлаа. Одоо Tesla-тай хамтрахгүй. Тийм шүү дээ. Google-тэй хамтрахгүй гээл те тэгээд хамтрах гад хичээгээд байгаа юм байна. Ер нь бол тэгэхээр бидэд бол бас ирээдүйдийн том л асуудал. Бараг 10 хүрэхгүй л магадгүй болоод ирсэн. Тэгээ 10 бол хүрэхгүй. Тэрнээс наашнал би зүгээр бодчихсон хөө хамгийн анх UB cab гарч ирэхэд Uber байсан. Uber-ыг би харчаад Монголд энийг хийхэд гэнгүүт манад Google Map хөгжөөгөө нөгөө location service бүр амар хол байсан шүү дээ. Ингээл би энд байна гэхэд бүр шал өөр газар гарч ирдэг. Тэгээд тэрийг ашиглах ингээл хүмүүс тасан зохицох нэлээд хугацаа байна да гэж харж исэн чинь одоо бүр ингээд зогсооргүй 10 жилийн хугацаанд л шүү дээ тий 10 жоохон гараа. Гэхдээ энэ чинь нэг 2000 хэдэн он юм бэ? 20 ер нь хүмүүс UB cab-ыг бүр ингээд амар сайн хэрэглэдэг болсон байсан чинь 20 ковид яг өнгөрөөш шүү дээ. Тэр нэг 10 хүрэхгүй жилийн дотор тэгсэн юм чинь надад бас тийм ээ тий. Амар өөрхөн харагдаад сая тэр Elon-ы тэр юм ярихад би золоо гоё тоонод өгөөч бидэрт тий. За нэгдүгürt UB cab-ийн холдинг хэдэн ажилтнтай болчихоо. За 50-аас 200 гэж би бодож байна. Тэгээд орлого жилийн revenue ер нь хэрэг байд юм бэ? Хэрэглэгчдийн тоо хэд юм бэ? Аппликейшн таталтын тоо хэд юм бэ? Гэх мэтчлээ. За бидэд нэг төрөөс нэг 9 гаруй нэг юм одоо аль болох нөгөө стартап байдлаараа ийм баг л гэх юм да бид нар нэг компани гэдэг таахгүй. Гэхдээ яг зарим тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй ч юм уу тэр мөрнөөс болоод компани байгуулах хэрэгтэй болчдөг. Тэгээд 9 орчим компани 160 орчим ажилтан ажилтнтай болсон. Тэгээ явж чинь тэгээд компанийн хувьд бол нэг 80,000 орчим жолооч энэ хугацаанд ер нь бол 10 жилийн хугацаа шүү дээ. Бүртгэсэн байна. Үйлчлэгэнд бол одоо 30 орчим хувийн тогтмол явж идэг. Тэгэл ингээл эргэлдэж идэг. За хэрэглэгчийн хувьд бол 1.5 сая хэрэглэгч бүртгэлтэй. Тэгээ бас 30 орчим хэрэглэгчтэй 20-30 орчим хэрэглэгч ингээл өдөр тутам байнга хэрэглэж идэг те. Ер нь сарын гэх юм уу өдөр тутамдаа бол арай зөвхөн баг. Тийм. За одоо технологийн компани өсөлт хөгжил одоо тэрэндээ илүү хөрөнгө зарцуулдаг учраас орлогын хувьд бол бид нар тийм том биш. Юуны хувьд шимтгэлийн хувьд ч гэсэн бид нар нэлээд бага олон улсын дундчаас аяга бага байдаг. Ер нь бол Uber, Grab энэ чинь бол 20-25% байдаг байхгүй. Яг Didi нөгөө нэг глобал хувилбараа гаргаад тэр хэдтээс өрсөлдөхөд хичээж байгаа болохоор Didi-гийнх яг жоохон бага 5% мөн гэдэг албаар өрсөлдөхөд хятад ч нэг тийм бодлоготой шүү дээ. Бусдаар бол ер нь олон улсын дунд ч нь бол 15-аас дээш 20% байдаг. Бидний хувьд бол 10% буюу шимтгэлийн үйлчлэг нь 10%. Тэгээд тэрүүгээрээ орлого маань нэлээд хязгаарлагдчихдаг. Тийм байгаа. Тэгээд яг одоо сүүлийн жилүүдэд л одоо дараагийн бизнесүүд дээр тий таксины зах зээл маань бол өсөлтөд том биш байдаг юм билээ. Ер нь бол нэг яг бодит орлогоороо тий бидэрт орж байгаа орлогоороо бол нэг 10 тэрбум дотор л эргэлтээд байгаа. Тэнгүүт л одоо хүргэлт хоол хүргэлт төрөлжөө дараагийн бизнесүүдийн тэл та тэр нь гэхдээ бид нар хамаагүй өөр төрлийн бизнес биш. Яг л нөгөө жолооч нэг хэрэглэгч нь бас нэг тий тэгээд нөгөө ирж байгаа цаг хугацаа нь үнцэнтэй тэр нэг хинж байгаа гэдгээр одоо user experience гэж ярьдаг шүү дээ. Тэр нь ижлэхэн учраас тэр төрлийн үйлчлэгнүүд ингээд төрөлжүүлж ижил манай одоо тэлэлтүүд өршөлт юм билээ. Тийм байна. Анх сая
даг хэллээ шүү дээ. Нөгөө Uber явж байхад UBK банк үүсгэн байгуулагдаж ирсэн гэдэг. Технологи компанийн хувьд тэр нэг бас нэг занийг стагиас төрүүлэл хусч идэвлэн угаасаа ажиллана те. Гэдэг тэр одоо анх тэр чинь одоо амжилт байлаа шүү дээ. Тэрийг хуссан те. Тэгэхээр одоо ер нь амжилт ямаршгүй өөр болчихоо те UBK-ийн хувьд. Тэгээ тухайн үеийн амжилтаасаа бас яг яаж энэ одоо мотивацлагч орж ирж ирснийг яриач. Нутагшуулахад хэр хэцүү байсан бэ гэж асууад ер нь бол яг л Uber-ийн модель шүү дээ ер нь бол те. Тийм түрүү нөгөө хэлсэн шүү дээ бид нар нөгөө технологийн дэд бүтцүүд сул байсан гэдэг. Анх одоо ер нь бол тэр 13 оноос хойш байгуулагдчихад. Тэгээ нэг ковидын дараа л хүмүүст олонний танил болж байгаа нь ямар ч тань гэж те. Тэгэхээр тэр хооронд ч л бүтэн одоо чаленжүүдтэй л үзэж байгаа байхгүй те. За тэр түрүүний регуляшнтэй холбоотой үйл ойлголт бидний чинь бас нэг ер нь бол хааж боож исэн зүйлүүд бас байгаа шүү дээ. Та хэд ингээд буруу талтай өрөлттэй машин бүртгэж болохгүй гэж манайх ч такси компани шиг хараад те. Гэтэл бид хэд шал өөр төрлийн компани байгаа дээ шүү. Ингээд за тэр одоо хоригд маш олон тухайн үед Uber ч угаасаа юм тренд болцсон байсан. Айгүй олон компаниуд хийх гэж бас оролцсон шүү дээ. Тэгээ тэд нарыг ч гэсэн ингээд адилхан хааж боогдоол те. Бидэд яг бууж өгөх болохгүй яваал байсан. Тэгээ тийм олон компаниуд бас байхгүй болсон шүү. Тэгэхээр бид хамгийн анх хийж яхад бол хаягдл байхгүй. Бидэнд Foursquare гэдэг нэг систем байдаг гэсэн. Одоо байха болцсон. Нэг юм плейсүүдэд рейтинг өгдөг нэг юм маппинг систем байдаг гэсэн. Тийм системийн одоо API ашиглаж хаягаа жишээ нь авч байлаа шүү дээ. Тэгээ төлбөр тооцоо байхгүй. Тэнгүү төлбөр тооцоо байхгүй тухайн үед Ариг банкны нэг юм утасны нэг юм нөгөө юу гэдэг шүү дээ. Чивч ордог нөхрөө ингээ хийчдэг нэг карт уншдаг. Тийм юм бас ашиглаж байлаа тий. Тэгэл бэлнэр төлнө гэсэн үг шүү дээ. Гэх мэтчлэн тэгэнгүүт нөгөө Uber ч анханасаа гарч ирэхтэй карта холбоол бүх картаас мөнгө татагдаал map дээр энэчнээс ийшээ явна гэдэг нь тодорхой байгаа л зам момын тооцоол ингээл яг өнөөдрийн байгаа Uber тэр үед хийгдэжсэн байхгүй тий. Тэгэхэд бид нар яг үнийг хэлэхэд өнөөдөр хүртэл тэр төвшөнд очиагүй л шүү дээ тий. Одоо картнаас шууд мөнгө татагдахгүй байна. Агаас BC-гээ төрүүлж оруулчаад үн ханшны одоо ойлголтгүй дараа нь хэрүүлээгээд байх биш тий. Ингээд тэр төвшөнд одоо бид нар одоо л ирэх гэж явж байна. Тэгэхээр бидний хувьд нөгөө хэрэглэгчтэй хамт хөтөлцөж дээшээ алхах юм байна гэдгийг бас ойлгож авч байна тий. Шууд хуулчиж бас болдгоо юм. Угаасаа хуулах юмч боломжгүй юм бэл хийх гэхээр байхгүй. Тэгэл өөрсдийн одоо аргаараа хийн. Тэгэхээр бид нар ер нь бол нөгөө хоосноос эхэлнэ гэдэг шиг эхэлж байгаа байхгүй. Санаа нь гоё юм тий. Энийг хийх ёстой. Яаж хийх үгэл сошиалнаас эхэлж байгаа. Тэгэхээр тухайн үед бол хийх нь тийм чаленж байгаа л азар тэгэл нөгөө технологийн бид нар бүр анх эхэлж байхад мобайлын нөгөө дата гэж байдаг шүү дээ. Дата хүртэл аяг үнэтэй байсан шүү дээ. Хүмүүс Wi-Fi, интернет кафе мафед л орж Wi-Fi-д орж хэрэгэлдэг. 3G эсвэл гадуур 3G-гээ асааж явах явдаг хүн баг. Аяг амар дата яадаг учраас тий. Тэгэхээр чин тэр болгоно чи ингээд нэгдүгürt боломжийн үнэтэй болсон байна дата. За дээрэс нь тэр нэг төлбөрийн лендмэнийхэн анх гарч ирээд төлбөр тооцооны жоохон давлгаа яваад тий. Тэгээ купе энтер гарч ирээд төлбөр тооцооны шилжилт бол бас хурдан явагдсан байна. Монголиа гарч ирээд бүх хүнийг баримт Монголиа энтер чин гарч ирж бүх хүнийг нэг баримт уншуулдаг болгоод сургасан байна гэх мэтчлэн ингээд яалтчгүй нэг юм технологийн юмнууд бас явагдсан. Тэгээ тэрний араас бид нар бас өөхгүй явж исэн тул та яг ковидын дараа тэр одоо бодит болоход бас төлөв зүзүүлсэн гэсэн. Тэгээ бидэд анхны нөгөө цөөхөн ирүүлж анхны цөөхөн жолооч дээрэл энэ бол ажиллах юм байна гэдгийг бол ойлгочоод тэгэл гүцээд байгаа шүү дээ. Тэд нар байна. Та хэд байна битгий байхгүй болчоороо тий. Чин бас надад хаяа нэмэртэй байдсан шүү. Яг л манайх нэмэлт орлого нэсэн байхгүй. Нөгөө хуучин утасаараа бол дуудлага аваад үндсэн орлогоо хийгээд идэг. Гэхдээ хаяа нэг манай ап мапар дуудлага ороод ирдэг. Тэгэхээр наа чин бас нэмэртэй шүү ахын дүнөр битгий наадхаа бас байхгүй болгочоороо гэл. Хэрэглэгч нар болохоор нөгөө анхны хэрэглэгч нар чинь нэг юм технологи дуртай хэрэглэгч нараас ороод ирж байгаа. Тэгвэл тэд нар чинь бас нэг юм Uber-ыг харцуулсад байна шүү дээ, тий. Монголд бас ийм байд юм байна гэдэг. Ингээд тэр анхны хэрэглэгч нар бидний айгүй их тижиж явж исэн л та. Тэгээд өөхгүй тэр нэг хаяхгүй яваал. Тэгээд сүүлдээ тэрний нөгөө цар хүрээний ихсгэр ялтчгүй олон хэрэглэгч, олон жолоочд үнцийн нөгөөд эхлэхээр төрөл бүрийн гоё юм сэтгэлдлүүд ирнэ, тий. Надад ийм хэцүү үед яг ингэж аминд орлоо. Жолооч нар бол би одоо ингээд насаараа үр зээлтэй юм хэцүү байдаг ус одоо би чи ингээд ашаа байшгаа сайжруулчлаа машин зэрэг шинжилчлээ гэх мэтчлэн одоо иймэрхүү үгнүүд л бид нарыг чааш нь зүтгэхэд одоо гол нөлөө үзүүлж байна. За ер нь бизнесүүдэд тулгардаг нэг асуудал байгаа. За тэгээ би таны бизнес тулгарч байгаа асуудлыг гэсэн мэдээж хамгийн том зүйл бол хүний нөөцийн асуудал. За тэгээд
бизнес планаа баталчихсан. Одоо яг тэрийг хэрэгжүүлэхээр чадварлаг талантууд дутдаг. Тэгэхээр Mongolia Talent Network болохоор хамгийн том дата баазтай 30 мянган CV дата бааз байгаагаас Mongolia Talent Network-ийн чадварлаг рекрутерүүд таны энэ бизнес планыг амьдруулахад тус болно гэдэгт би итгэлтэй. Тэгэхээр Mongolia Talent Network-тэй холбогдоорой. Powered by Mongolia Talent Network. We focus on you. Та өөрсдөө бүр дуудлага юм бас юутай байсан шүү дээ. Тийм дуудлага юм зүг ажиллаж байна. Давхар ингэж жолооч нараа оруулж ирэх гэж хэлжсэн. Юун дээр би яг санд анх яг EB Cab гарч ирэл ямар гоё Uber-тэй болчлоо гэж татаад тэгээ ашиглаж байгаа жолооч юусоо олддгоо. Тэгээ би бүр устгаж ирсэн сандаг байхгүй юу. Тэгээд тэрний дараа та хэд нэг юм стратеги өөрчлөлт орсон уу? Ч одоо 17 он авцаа юм уу? Нэг тийм өөрчлөлт хийгдсэн үү? Яг ингээд би бүр амар дэмцэх ингээд энэ болчоосоо гарах болгондоо дандаа гаргаж ирээл яа. Тэгэл хүлээгээл бишээ жолооч болсон. Тэгээд хүн чинь ер нь нэг тийм билээ нэг 3 үзэн те. Тэгээд дахиад нэг сар хайцсан байж дахиад нэг үзээд дахиад байхгүй. За энэ болохгүй. Тэг ингээд хүмүүс нэлээ хайсан нэг үе давлага байсан те бүр ингээд яг UBK бүр ингээд баг байхгүй болж байна даа гэдэг. Тийм. Тэрэн дээр та яг хэдэн он байсан. Тэгээд ямар стратеги өөрчлөлт хийж бүр ингээд нэг бууцсан баг яг. За тэр нь одоо хэдэн он авцсан юм. Ер нь бол зөндөө дээшээ дошиж байгаа. Технологи бизнес чинь тийм байдаг тий. Тэнгүүт нөгөө битгий бууж өгөл гэдэг ганц үг байгаа шүү дээ. Тэгжээж л амжилт нөр гэж. Тэнгүүт яг баг тэр анхны хэрэглэгчдийн баг нэг л байсан юм байна л да. Тэгээд анх бол яг нэг бид нар чи 15 жолооч таблет энтрийг нь авч өгөө, SIM-ийг авч өгөө. Тэгвэл тэр чинь угаасаа боломжгүй уцтаач тийм байхгүй. Тэгээд ингээд эхний нэг хэдэн хэрэглэгч үсээд ингээд энтер явж ирсэн. Тэгээд бид чи өөрсдөө хөрөнгө оруулалт энтер байхгүй шүү дээ. Өөрсдөө ихсэн одоо нөгөө seed meet гэдэг раунд нь явж байхгүй тийм. Тэгээ өөрсдөө яваад тэр мөнгө төгрөг дуусна шүү дээ. Өөрсдөө хөлбөрч хөнгө алдсан шүү. Тэгээд за боли нөгөө захиалгат ажлуудаа хийгээ. Мисорн ч өөрөө захиалгат ажил анх хийж л ихсэн компани. Тэгээ тэрэн лугаа буцаж хийж өсөхгүй тулд тэр ажиллаа хийгээд UB Cab ч одоо ингээд нэг байгаа байхгүй нэгтгэдэггүй байдал руу орохгүй юу. Тэгээ нэг цөөхөө итгэн жолоочтой. Тэгээд эднэрд нь хэрэглэгчтэй хаанаач хүрдэггүй те. Ингээд явсан. Тэгээд бараг жил 2 жил тэгж явсан уу. За тэгээд энэ 17 оны сүүлээр Отгонбаяр гэдэг одоо манай үйл ажиллагааг бол нэг дараагийн төвшөнд гаргасан захирлаа ба шүү дээ. Тэгээд Отгонбаяр бидэд нийлэхдээ бид технологийн ингээд хэсгээ бол гайв хийгээд байна. Чи нэг жоохон манлайлаад аваа явууч. Тэгээд дараагийн шатны хөрөнгө оруулалт энтерлөө авчираач. Одоо тэрнээ зурчилж олж авчираач. Тэгвэл бидэд одоо ингээд урт руугаа төвлөрч чадахгүй хөрөнгө оруулалт байхгүй. Ингээд явах хэцүү байна гэдэг. Тэгээд амсын ясаар бидэд чинь 6 сар хамтарч ажиллаж байгаад нөхөр хөрөнгө оруулалт энтерээс Angel Investment бүтээгээд за тэгээд тэрнээс хойш бол ер нь UB Cab руу бидэд нэг төвлөрөх жоохон боломжууд үүсч гисэн гэсэн. Тэгээд бид чинь баг бас зарчлаа шүү дээ хамт ингээд төвчэн нэгтгээд. Тэгэнгүүт л одоо яаж энэ жолооч нар их болох уу гэж маш олон төрлийн ажлууд хийсэн л дээ. Тэгээ нөө зөв талдаа өрүүлтэй машины чинь тоог бол бид нар дуусгасан. Ямар ч байсан байгаа бүх машинуудыг бүртгэсэн. Тэгэнгүүт тэр чинь дахиад хаанаач хүрэхгүй те. Тэгээд ингээ хэрэглэгчийн эрэлт нь бол их байгаад идэг. Ингээл за тэгээд бид чи хэдэн онд ч үлээ дахиад буруу талдаа өрүүлтэй машинуудыг бүртгэж эхэлж байгаа юм. Тэр үедээ бол дахиад нөгөө төр засгийн дарамтууд байгаа шүү дээ те. Бид нар чи өөр өнцгөр хаад байдаг. Энийг бас яаж зөв давж гарах уу марах уу гэл. Тэгээд нэг жил бидэд зориулал бүртгэсэн л дээ. Дэлхийд эн чинь болж байгаа процессыг бид нар ингээ хориод байна тий. Ер нь яг бидрийг хорж байгаа биш. Хөөхөн орлого олохыг хориод штэ. Энд чи юу гэсэн юм бэ гэдэг концепт заавалгаар тий. Тэгээ бидэд энэ дээр чинь бүртгэлтэй өөр ингэсэн бас нэг үйлчлэгээний чанар стандарт мөрдөлөх гэдэг ингээд явж байна. Харин ч бүр зах замбраагүй ямар ч хяналтгүй байгаа хүмүүсүүдийг чинь бид нар нэгдсэн үйлчлэгээний стандарт оруулах гэж хичээгээд штэ гэдэг байр сууриас нэлээд үзсэн. Нэлээд ч одоо ойлгох гэж явсан. За тэгээд жолоочийн тоол эрс нэмэгдээд тэрний үндсэн дээр манайх гайгүй тэлэлттэй бас байгаа юм шиг харагдаад дараагийн шатны хөрөнгө оруулалт буюу VC инвестментийг аваад за ер нь тэгээд тэрнээс хойш бол баг өөр захиалгат ажил маш хийгээгүй дээ бид нар яг л UB Cab дээр бүтэн төвлөрөл ингээд ажиллахаар ч угаасаа үрдэн бас гардаг. Тийм яг тэр үе санагдчих. Нэг 17 18 билүү яг бүр ингээ байхгүй болчуудаа гэж ийсэн гинт гарч ирээл ингээл бүр спайк авсан байхгүй. Би отгоог ягаад чи нөгөө одоо анх UB Cab 4 найз нийлж байгуулсан яриад. Тэрний нэг нь отгоо гэж би бододсон. Үгүй юм байна тий. Мисорны үүсгэн байгуулагч нь анхны дөрв байсан. Тэгээд бидэд явж байгаад одоо нэг маань хуучин захирал маань ерөнхийдөө Мисорноосоо болоод өөр ажил хийж яваад. Тэгээ би үргэлжлүүлж Мисорны захирлыг хийгээд аваад нөгөө UB Cab-ийн төрөний ороо босгоо үед чинь аваад явж байгаа. Тэгээ Огитой бидэд нийлээд тэгээд Отгонбаярыг болохоор
UB Cap-ыг одоо чи дараагийн дахин reborn гэх юм те. UB Cap-ыг чи дахин төрүүлээч те. Дахин төрүүлээч гэдэг санал тавиад тэгэл угаасаа л хоосон шахуул компани чинь өөчөө хөвцөө чадж байгаа бол сайн аав. Тэгтээ хөрөнгө оруулалт олон шүү. Чин бизнесийг дараагийн шатнд гаргана шүү гэл ам өчгийг аваал те. Тэгэл аль аль талаас хоосон залуучууд нийлээл ингээл явсан. Тэгээ яалтчгүй дахин төрсөн л та. Тэгээ би Огид бол хилдэг. Чи үүсгэн байгуулсан гэж зүг эрэхтэй. Угаасаа үүсгэн байгуулж гэдэг. Тэгээ явах хэвээр те. Чи бараг хоосон байсан. Сая шууд sorry нэг дөрөв найзууд гэд ярьж байгаа дээр нэмж асуумар санагдаад байна л. Одоо манай үзэж байгаа залуучууд ч гэсэн найзуудтай нийлээд бизнес хийчих юм санагдаа. Одоо бид ч гэсэн ингээл найзууд за яахан яаж бизнес хийхийг бол найзууд хол байсан дээр гэдэг юм аа гэл те. Нөгөө талаас болохоор бид нэр л нийлж хийхгүй бол одоо тэгээ яах хэрэгтэй юм бэ гэл нэг юм хоёр талын яриа байдаг. Та хэд маань яг дөрөв найз нийлж эхэлсэн тэр түүхтэй хүндрэл тэгээд одоо сурсан юм нь юу байна? Ер нь найзуудаараа нийлж хийгэрэй гэж зөвлөх үү? Тустай байсан дээр байна уу? Ястаа үгүй гэж. Хаад чи тийм байлаа гэж. Тэрэн дээр яг хэцүү юу гээл олон хүмүүс тийм ярьдаг л да. Тэр нөгөө бид эдгээрч анзаардаг л байсан л да. Одоо бие биендээ хариуцлага тооцох, бие биенийгээ хүлээн зөвшөөрөх ч гэдэг юм уу те. Ингээл олон чаленжууд байгаа. Тэгээд давж чадахгүй баталгаа бол байхгүй. Одоо бид өөрсдөө би бол одоо бас азтай нөгөө зарим хүмүүс чинь бизнес босгохын тулд найз нөхдөсөө хөндөрдөг, найз нөхдөдөө харилцах нь багасдаг хүмүүсүүд тэгдэг. Тэгэхээс аргагүй байдаг мэдэг гэл ярьдаг шүү дээ тий. Тийм биш одоо би найз нөхдөдөө хамт бизнес хийгээд одоо нэг талаараа лааж байгальтайгаад байгаа байхгүй тий. Харилцдаг хүмүүсүүдтэй бизнес хийгээд чадаад болоод байна. Тэгэхээр энэ дээр бол одоо болохгүй юу бол байхгүй тий. Гол нь ойлголцох тэгээ бие бинийгээ хүлээн зөвшөөрөх хамт хөгжих хэрэгтэй хамгийн гол нь хөгжихгүй бол яалтчгүй тэрэн дунд чинь тэгэл хүмүүс гээгдэн ойлголцлын зөрөөнүүд үүснэ. Тэгэл эргэж бие биелүүгээ харахгүй юмуд болно шүү дээ. Тэгэхээр хамт хөгжих нь аягүй чухал. Тэгээд мэдээж нөгөө тодорхой манлайлал бас байх хэрэгтэй аль нэг хүн. Тэгэхгүй бол одоо бүгд манлайлна гэж ойлголт байхгүй учраас тэгээд манлайллыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бусд нь тэгээд тэрнээсээ одоо бурууч байсан тэр хүний шийдвэрийг зөв гэж дотроо нөгөө buy-in хийнэ гэж англиар үгдэж шүү дээ. Шууд түлэмжшүүд тэр шийдвэрийн ард бацсагсчоод тэр нь буруу зөв байх нь үр дүн харуулад тэр үр дүн дээр магадгүй дараа нь бүхэнд анализ хийж болно. Түүнээс нэгэнд яваагүй байгаа юм дээр одоо цаг үрээл мэтгэлцээл те ухаантайгаа шалгах гэдэг шаардлагагүй те. Тэгэхээр ер нь бол болохгүй юм байхгүй л гэж хэлнэ те. Харин ч бүр давуу тал уг нь бол ихтэй шүү дээ. харин бас уг нь их байна те. Ойлголцоход одоо зовлон байхгүй те. Асуудлуудаа яаж шийдэж исэн бэ? Нэг юм найзуудын хурал хийгдэх үү? Ер нь тэгэл зодтолдох үедээ зодтолно. Муудалцах үедээ муудалцсан. Тэр тэгээ сүлдээ бол хийм болчтой билээ. Яг нөгөө гол нь муудалчаад араас нь тэгээ салахгүй байгаа байхгүй. Тий хэрэлдэж зодтолчоод араас нь салахгүй байгаа даа. Тэр чинь нөгөө эргээд нөгөө асуудлаа шийдэх гээд байгаад байна шүү дээ. Тэр хамтын дундын зорьсон зүйлээсээ бас нэг ухрахгүй байгаа даа шүү дээ. Тэгэхээр тэр аюул чухал. Түүнээс муудалцах яах вэ бол зөндөө. Тэр бол баг сүлдээ энэ ер нь органик байх хэрэгтэй зүйл юм байна гэж байна. Тэгээ сүүл рүү бол тэр нэг аюул цөгсөж байгаа юм л та тий. Эхэндээ бол ер нь аль болох баг эрт тэгж муудалцсан сургалцсан нэгжээж асуудлаа ойлгочихвол зүгээр тий. Залуу мэдээж дөрөв найз нийлээд технологийн бизнес стартап эхлүүлж яваад одоо ч ингээл стартапуудтай зууралцаар л байгаа тий. Дахиад 9 компани байгаа гэж байна. Тэнгүүд одоо бас энэ Монголын бизнесийн орчин өөрөө маш олон залуучууд энэ тех стартап хийхийг зөв хүсдэг шүү дээ. Амар их мотивац аваад ингээл хийчмээр байдаг. Тэнгүүд ер нь одоо энэ залуу бас Монголын бизнес орчин тийм хэцүү байгаа 3 одоо зүйл гэвэл юуг нэрлэх вэ те? Юу амар хүндрэлтэй байгаад байдаг яг энэ технологийн стартап ингээд явуулахад одоо амжилттай гаргалаа шүү дээ төгсөлт те. Тийм онцолж хэлэх юмнууд байвал юу байх вэ? За нэгдүгürt бол угаасаа ойлгомжтой хөрөнгө оруулалт. Монголд нөгөө хөрөнгө оруулалт болоход айгүй одоо хязгаарлагдсан л байгаа. Тэ одоо экосистем гэх юм уу те нэг тийм орчин муутай гэх юм уу. Эрсдэлтэй харагдаад хүмүүс хөрөнгө оруулалт хийх сонирхол айгүй багтай. Ялангуяа тэр нөгөө нэг эхэлж байгаа бизнесүүд гэдэг чинь угаасаа эрсдэл өндөртэй шүү дээ. Тэгэхээр тийшээ хөрөнгө оруулалт хийх хүний тоо бол амар цөөхөн байдаг. Тэгээд тэрний дэмжсэн тийм улсад нь тийм бодлого чалга одоо өөр одоо тийм орчин нөхцөл шалгах. Тэгэхээр магадгүй энэ дээр бол одоо улс мусаас бас бодлогод хэрэгжүүлэх хэрэгтэй л одоо стартап хөрөнгө оруулалт хийх юм бол
дотроос нь чөлөөлөл мэдхгүй юу гэдэг чинь тий. Иймэрхүү янз бүрийн юмнууд байх. Гэтэ одоо тиймэрхүү дуулдаж байлээ шүү. Харин тийм дуулдаж байлаа тий. Одоо тий эхэлсэн бас сайн мэдээнүүд байгаа тий. Нөгөө талд нөгөө технологийн бизнес эрхэлж байгаа компаниуд нь хөнгөлөлт үзүүлэх гэдэг бас хуулиуд явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол бас нэг алхам. Тэгэхээр энэ бол хамгийн чухал том мөнгө байхгүй бол одоо стартап өсөж өндөхгүй шүү дээ. Ямар ч боломжгүй. Тэгэхээр сар ярин тасалж. Тэнгүүд яг энэ дээрээ яг яаж ажиллавал илүү зүг юм те. Одоо яг энэ стартап хийх гэж зорж байгаа залуучууд 5 жилийн гацсан байгаа залуучууд одоо фандинг дээр яаж гарах хэрэгтэй юм бэ те. Зөвлөгөө марк. Яг миний нэг анзаарсан юм Silicon Valley энтерт бол өөр юм байлээ. Ягаад тэр тэнд нэг экосистем хөгжчихөр нэг юм тек гик гарууд байдаг шүү дээ тий. Тим гарууд энэ төр хөрөнгө оруулалт болоход бас амархан байгаа байхгүй. Иди тим гэсэн нөө. Иди тим ч гэсэн тий. Одоо нэг юм одоо soft skill гэж ядчих хүнтэй ярих марих юу чадвар амар мууч гэсэн амар амархан хөрөнгө оруулалт авчиж байгаа. Тэр нь бол угаасаа тэр экосистем тэгээд ажиллаад байж байгаа учраас. Тэнгүүт манад тэр нь байхгүй болохоор би одоо хүмүүст зөвлөхөд гэх юм өөрийн юугаар яхад бид нар өөрсдөө амар тийм нөгөө селлинг скил гэж ярьдаг шүү дээ. Зарах тийм чадвартай байх хэрэгтэй юм байна. Түнс тэр технологи гэхээс илүүтэй маш тийм айдиа зарах чадвартай байж иж бас бүр юу ч хөрөнгө оруулагч байхгүй биш бас байгаа шүү дээ тийм. Тэгэхээр нэг тийм чадвараа илүү сайн гаргах хэрэгтэй юм байлээ. Эсвэл тийм чадвартай хүмүүс хамтарч ажиллаж анханасаа одоо нэг технологийн 3 залуу нийлжил яваад байдаг шүү дээ тийм. Эсвэл нэг залуу ингээл тэнгуэл тэр залуу бол Монголын муу нөхцөл дахиад хөрөнгө оруулалт авах гэдэг чинь бүр л хэцүү болоод байна. Тэгэхээр бүр нэг тийм ур чадвартай борлуулагч нөхөр байдаг шүү дээ тийм хүмүүсүүд дэр нь аль болох энэ бизнесүүд дээр бас нэг баг болж байж ээж хөрөнгө оруулалт авах магадлалаас ихсэх юм болов уу гэж би бол өөрийн туршлагаарч тэр бусад хүмүүс зөвлөхөд ч тэр тэгж харж байгаа. Тэгээд тэр хүн нь яг магадгүй заавал ингээд урт хугацаанд бас хамт байх ч албагүй шүү дээ. Гэхдээ яг тэр чухал момент дээр орж ирээд борлуулад өгчөж байгаа байхгүй. Тэр айгүй чухал те. Тэгэхгүй нэг тийм хүмүүнд хөө мөөхөөсөөс харамлцдаг ч юм уу эсвэл тийм хүнийг үнэлэхгүй хэрэггүй гэж боддог ч юм уу. Тэгэл өөрсдөө үзээд идэг. Тэгээд хин одоо хаалган татчих очиж хөрөнгө оруулалт хийхтэй те хийх ба шүү дээ. Тэр бол айгүй чухал. За хөрөнгө оруулалтыг дахиад гэвэл одоо бид чинь нөгөө хэрэглэгч ер нь жоохон хоцорж байгаа яг үнэ хэлэхэд одоо түрүү хэлж шүү дээ. Бидэд 14 оны Uber-ийг дөөрөх гэхээр ингээл боломж байхгүй. Тэгэхээр амар их нэмэлт ачаал үрж байгаа байхгүй те шаардлагагүй зүйлүүдийг хийгээл эсвэл зарим үеийг хүлээгээл зөв захих хугацаанд болоог багт шал тийм юмнууд хийгээл те. Тэгэхээр тэр нөгөө тайминг гэж ойлголт байдаг шүү дээ те. Ер нь бол нөгөө глобал гой санаа бизнесүүд гарч ирж байна. Тэгээд одоо бид нар бууж өгөөгүй амжилтанд хүрсэн болохоос ш. Ер нь бол бидэд бас одоо тайминга буруул болсон бохгүй юу те. 10 жилийн өмнө эхлэх хэрэг байсан ч юм уу тэгж яхаар тусдаа бас экспириенсээ сайжруулад эсвэл өөр прожект нэтер хийж исэн бол бас яах ч байсан гэдэг ч юм уу те. Тэгэхээр тайминг бол технологийн салбарт аягүй чухал. Тэгэхээр манай тайминг ямар байгаа вэ? Тэр олон улсад Uber хэрэгжсэн ч гэсэн манад хизээ нэвтрэхэд бэлэн болох бол те тэрнийг аягүй сайн бодож хийх ёстой юм байл л. Тэгэхээр тэр цаг хугацаагаа олж юмаа хийх гэдэг бол аягүй чухал. Түнс яг одоо ChatGPT тэнд гарчлаа. Бид нар энд одоо яг одоо хийн гэхээр буруу болчиход байгаа. Тэгж хийхээр нөгөө явж байгаа замаа өөрөө бариад байгаа юм шиг одоо тийм яг тийм байна. Тийм болчих. Өөрөө нөгөө хэрэглэгчээ сургаад дахиад замаа бариад хэрэглэгчээ сургаад замаа бариад гэдэг шиг тэр бол амар их нэмэлт ачаалал шүү дээ тийм. Тэг шаардлага өгнө байхгүй байхгүй. Тэгэхээр зөв цаг хугацаанд зөв айдиага продакт болгоод болохгүй бол болол өөр юм руу ороод ингээл явах хэрэгтэй юм шиг санагддаг. Энийг бүр маш сайн тодтох хэрэгтэй байгаа. Сая нөгөө нэг payment system бэлэн болог багт гарч ирж чинь гэдэг чинь бас тайминг нь буруу байгаа байхгүй тийм. Тэгэхэд Uber анх нэгтгэхэд payment system нь болцсон. Map address нь болцсон байсан үе гэхлээр яалч яахгүй тайминг энэ UBK бол бүр амар хүнд хүчээр замаар туулсан байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ тайминг гэдэг зүйлийг бас нэрээ тодтохмоор санагдаж байна. Айгуу гой зөв санаа тийм. Хүлээсэн бол бас хэцүү баг тийм. Өрсөлдөг шал хэдий авчлаасан баг тийм. Тэгэхээр золоогийн бас сайн нэг өөр гой концепт биш. Бид нараас өөр төслүүд дээр хийгээд ажиллаж байгаад одоо нийлсэн бол яах ч байсан тийм. Бас сонирхолтой тийм. Окей, компанийн тэмдэглэл нь тэргээд одоо миний ойлгосноор золооч developer байсан гэсэн үг шүү дээ. Developer CEO болоход яг ямар байна? Цаастай. Одоо Missouri дээр CEO байсан гэсэн үг шүү дээ. Яг тэдний энэ одоо яг манайхыг үзэж байгаа дийлэн хүмүүс маань залуучууд тэгээ өөрсдөө хизээний өдөр захирал юм уу CEO болно гэсэн тийм амбиц хүмүүс шүү дээ. Тэгэхээр яг тэрэнд ер нь за бэлтэн гэж яаж бэлдсэн ер нь бол бэлэн байдгүй л гэж ярьдаг те. Тэгэхээр одоо өөрийнх нь хувьд яг developer CEO болоход ямар хөө байсан бэ? Ямар чаленжууд вэ?
Тэгээ нөгөө буцах араагүй болцсон гэдэг шиг те түрүүний бид чи эрт эхэлсэн. Тэгэл айгүй олон проблемтэй гэдэг шиг. За ер нь бол одоо би бол хүмүүст бас хэлдэг л те. Ер нь бол сайн инженер их дутагдaltaй байгаа. Тэгэхээр сайн инженерээрээ байх бол бас тийм буруу зүйл биш. Заавал бүгд CEO ч юм уу захирал байх угаасаа албагүй байхгүй. Ер нь илүү бүтээмжтэй газар л байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр мэдээж тэгж өсөж өгч боломжтой хүн байвал мэдээж сайн. Тэр чинь нөгөө байшингийн барилга тоосго бүрийг мэдчихээн гэдэг шиг тийм одоо би өөрөө технологийн бизнес хийж байгаа учраас тэр зүйлээ мэддэг захирал байх нь угаасаа давуу талтай. Тэгэхээр мэдээж тийм болвол угаасаа сайн. Гэхдээ зөвхөн би өөр дээр жишээ авахад бол хов хүнээс бол нэлээд өвчин чармаалт гарна. Яагаад гэвэл одоо би зөвхөн нэг юм софтвер гэдэг хөгжүүлдэг юм одоо мэрэгжлээс одоо цааш шал өөр бизнесийн маш олон сабжект гэж ярьдаг шүү дээ. Маркетинг, менежмент. За тэгэл хүний нөөц санхүү тий санхүү бол бас том хэсэг. Ингээд маш олон хүмүүсийн 4-5 жил сурдаг мэдгэдэггүүнүүдийг би одоо ингээд сурахгүй бол угаасаа CEO болох боломжгүй шүү дээ тий. Тэгэхээр эдгээр чи өөрөө сурахын тулд тийшээ маш их цаг зарцуулах хэрэгтэй болно. За дээрэс нь бизнес чинь борлуулалт тий тэр чигээр тэгэхээр нөгөө борлуулалт руугаа чиглэлээд хэрэглэгч гадаад зах зээл рүүгээ маш их цаг зарцуулах хэрэгтэй болно тэр гэх тэгэхээр хувь хүний бас тийшээ ажил хүсэх сонирхол байна уу гэдэгтэй бас их холбоотой. Тэгмээс би захирал болъё гэдэг чинь миний зорилго биш шүү дээ. Би энэ бүтээгдэхүүнийг амжилттай болгохын тулд би энэ зүйлүүдийг хийх үү. Тэг хийхэд надад одоо сонирхол бас байна уу гэдгээс шалтгаалж байгаа тийм. Тэг яг би бол тэгэл түрүүний ярьсан нөгөө хөрөнгө оруулалтын үе шатууд бас энэ боломжийг бас надад бас олгож байгаа. Нэг талаас. Яг хөрөнгө оруулалтын үе шат гэдэг чинь одоо чиний эрсдлийг тодорхой хэмжээнд хараад дараагийн шатанд одоо гаргаж чадна гэж хамт итгээд тэгээд чамд найдаад бас хөрөнгө оруулалт өгөх гэдэг чинь танаа багт найдаад тий. Тэгэхээр тэр хүмүүсийн итгэлцлийг хүлээгээд хэлсэн үгэндээ байх тий. Тэгээд тэр хүн итгэл хүлээчгэр чинь хүн чинь бас нэг нэмэлт ачааттай болчихж байгаа ч зөвхөн мөнгө авах гэдэг бол нэг хэрэг тий. Итгэл хүлээчгэр чинь за би ч надад итгэцэн одоо өөр хин энийг хийх үдтэй тий. Хинд найдах үдтэй өөрөө л одоо сурч хөгжиж тэгэл илүү асуултууд асуугаад хөгжих шаардлага үүснэ. Тэгэхээр ерөөсөө өдөр тутамдаа л хөгжих хэрэгцээ л үүсэж байгаа юм л да. Тэгэхээр ер нь бол болохгүй юм байхгүй яг тийм болол маш давуу талтай байдаг учраас. Гэхдээ би бол эхний хэдэн жил бол тэгж чадаагүй. Нэг хэлэхэд те илүү яг нөгөө технологи хөгжүүл, бүтээгдэхүүн хөгжүүл тэрэн дээр их анхаарсан. Гэхдээ тэр нь ч угаасаа хэрэгтэй цаг үед байсан. Тэгээ сүүлийн жилүүдэд бол ялчгүй захирал болох хэрэгцээ үсэл эхэлж байгаа юм л да. Тэгээд технологийн бизнесүүд ч гэсэн одоо болтол маш олон компани фаундерууд нь захирлаа хийгээд явуулж байгаа шүү дээ. Одоо нөгөө Nvidia-гийн Jensen Huang ч одоо 40 жил гэсэн үү те хамгийн силиконы удаан захирал хийж байна. Одоо Zuckerberg ингээл тэнгүүд л эсэргээрээ тэр улсууд компани удирдах байгаа нь одоо хөрөнгө оруулагч нартай илүү найдвартай, ихтэй санагдаад яг бол тэр нэг анхны бодож исэн сүнс сүлддэг шиг те юмнууд нь байна. Бууж өгөхгүй гэсэн чанар байна. Ер нь бол тийм мэргэжлийн CEO-нөр бол санхүүгийн нэг том уналт босолт одоо эдийн засаг бол унжусчл байдаг шүү дээ тий. Тэгэл тийм давалгаан дээр аль болох ингээд нугарахгүй байх тийм чанар манар бол тэр CEO founder байсан хүмүүсүүд тэр л байт юм аа л да. Тэгээд хэцүү үед компанид ямар шийдвэрүүд гарах уу марах уу гэдэг бас суур юмнууд бас бэж идэг учраас тэр юм дээр гоё. Одоо би мэдээ сонсч илсэн л да. Одоо mesure EGB cabin тэр ингээд анх эхлээл яж хад ажиллаж цалин өгчдөхгүй. Тэгээ ингээд барьцаан тавиал одоо шууд хуваа өгөөд ажилчдынхаа цалин тавьж исэн гэдэг түүхийг сонсч ирсэн байхгүй. Тэгэхээр тиймэрхүү чаленжууд дээр бас та ер нь ямар юм яг тэр яг анх эхэлж исэн үеийн тэр нэг толгорсон юмудаас бас гоё түүх сонирхолтой түүх байна. Тэгээ ер нь бол тэгэл түрүүлсэн нөгөө нэг гайгүй өсөд ихсэн гэх тээ хөрөнгө оруулалтууд шийдэгдээд ихсэн үеэс хойш тэр зовлонгууд ингээд арай багасж байгаа шүү дээ. Гэтэл яг нөгөө бас хангалттай цалин өсөс өгч чадахгүй шүү дээ. Байлуулах баг цалингаар урт хугацаанд хэдүүлээ аль шүү гэдэг гоё итгэл өнөмшлөл чааш нь одоо явж байгаа ш. Тэнгүүд л эхний тэр нэг одоо 13 оноос эхэлсэн UBCAP-ийн 7 биш мэхэд 5 жил мэл бол ерөөсө битүү тийм проблемтай ш. Одоо бол би баг сүүлдээ тэгтээ нэг тиймэрхүү юмудаа ингээд мартчихдээ мэлээ ингээд урагшаа хараал яваад байгаа. Ер нь бол цалингүй бидэд бол 2 жил мэл бол ажилласан байд. Тэ. За тэгээд бага цалингаар дахиад 2 жил ажилласан гэдэг ч юм уу те. За ер нь нэг хүн шиг дундад цалинтай болж гисэн бол баг сүүлийн нэг 3 4 5 жил л байгаа. Ихтэй.
Тэгэл тэрнээс одоо фаундерууд бол мэдээж нөгөө хамгийн сүүлд идчихэж байгаа шүү дээ. Тэр бусдыг нь төрүүлж одоо хоолнд ороолол өөрсдөө бол юм үлдүүл идэх гэдэг шиг тийм л юутай байна. Тэгэхээр бол хамгийн ачааллыг бол бид нар өөрсдөө авах нь бол гарцаагүй. Гэхдээ ажилчид дээр бол тодорхой хэмжээний бас цаг хугацаанд ачааллаас өөрүүлэх шийдлүүд бас байсан те одоо ядаж цалин итгэхдээ тэр чинь тэгэл нэг баг байх юм бас нэг л шалгуур л та. Тэгэл тэрэн донд явсан усуд бас байгаа шүү дээ. Зарим нь бол итгэл заастаа ах нартай итгээ тэгэл цалин мөнгөнд хэдэн сар хоцроож байгаа бол өгөөл тиймэрхүү тэгэл баг цалингаар болноо гэдэлээ гэл ингээл явсан үед бол зөндөө те. Тэгээ тийм ч учраас нэг анхны бас тэр ингээд хүнд хэцүү үед яг хамт туулсан бас зөв үед ажилтнаачлалтаа бол бид яг ингээл бэлэг болгоол те. Компаниасаа хувьцаан тэр өгөөл ингээл явсан төгтөө те. Тэгээд яг одоо бол нөгөө нэг нээлттэй гэдгээрээ бид чинь ажилтны SOP буюу нөгөө тийм тэрлэг бол орчиж байгаа. Яг тухайн цаг үед ялтчихгүй хөв нэмэр олсон усуд бол бид тэгэл сэтгэлийн бэлэг барайл ингээл. Тэглээ яах вэ? Тэнгүүд мэдээж одоо хүний нөөцөл одоо энэ чинь бизнес чинь өөрөө хүн дээр л тогтож байгаа бизнес юм чинь те. За тэр девелопер ч гэсэн маш үнцэнтэй одоо хүний нөөцтэй. За 150 ажилтнтай гэж чинь те. Одоо энэ хүний нөөц ер нь яг компани төвшөнд хэр байна? Хэр дутагдaltaй байна? Давуу чанарууд юу үүсэж байна те? Яг UBK холдингд ажилласнараа бас давуу чанарууд юу үүсдэг юм бэ? За тийм ер нь бүх хүмүүс захирлууд хэлж байгаа даа хүний нөөцийн дутагдал амар болчих гээл те. Гэхдээ тэр нь би бол тэгж болоод байна. Хөнгүүдээ биш тэр ирээдүйн бизнес рүү чиглэж байгаа болсон хүчнүүд нь бэлтгэдэггүй байна уу? Тэ түнс хүн нь бол байгаа. Тэгээ магадгүй тэр сургууль одоо нөгөө боловсролын систем тэр ирээдүй рүү чиглэсэн хүмүүсүүдийг жоохон бэлтгэхгүй байна уу даа л гэж тэгж харагдаад байгаа хэрэг. Түнс хүн нь бол би бол хангалттай байгаа гэж бодлоо. Тэгээд бидэд бол одоо тэгэхээр юу гэж бодож ийн гэхээр 2000 одоо магадгүй 2028 оны мэрэгчлэлтэн ямар байх хэвтэй. Тэрнлүү чиглэж одоо ажлын байр тэр юм хүмүүсээ харъя. Тэгээд тэрнлүү чиглэсэн тэр зөв хүмүүсүүдийг авъя. Түүнээс биш одоо юу гэдгийг өмнөх одоо 2018 оны 19 оны одоо санхүүгийн шинжээч одоо юу гэдгийг маркетингийн менежер гэдэг хүний ажлын байрыг өнөөдөр яг ижлэхэн шалгаруулалт гэдэг юм уу шаардлага стандартаар авах биш. 28 оны ямар ах хэвтэй гэж авъя. Тэгэхгүй болохоор нэг талаасаа угаасаа манайх жоохон залуу технологи одоо Монголд одоо манад нийцэлтэй гэх юм уу хүмүүс ч гэсэн бас тийм их биш. Хүлээлт зөрчдөг гэх юм уу те одоо тэр 15 16 оны одоо мундаг маркетингийн менежерүүд байж та одоо маш сайн ариун түүхтэй үнэхээр ялтчгүй юм хийцэн гэл. Тэд нар өнөөдөр манад бол тохирохгүй байгаа байхгүй те. Тэгэхээр тэгвэл тэр хүн чинь бол олон жилийн юм туршлага хөрөнгөлүүлсэн цалин өссөн үнэлмээр байгаа гэдэг. Бид нар дээр тэрнийг нь одоо ашиглах юу байхгүй байгаа гэдэг те. Гэдэг чинь ийм зөрүүнүүд бол үүсэж байна гэж харагдаад байгаа. Ялангуяа энэ технологи сүртэй компанид бол айгуу тийм ажиллагдах юм билээ. Тэгэхээр бид нар бол илүү баг залуу одоо тархин одоо сэргэг соргог илүү дутуу experience баг чихээгүй тий. Гэхдээ сурахад бэлэн тий хүсэл эрмэлзэлтэй. Тийм байвал баг хамт өөрийн чинь 2028 оны өөрийн чинь бүтээя гэдэг илүү концепт руу шилжих гээд байгаа юм. Ер нь шилжээд эхэлсэн. Одоо тэрнийг бас нэг томчлох нь угаасаа AI. AI чинь гараад ирэхээр юм ер нь мэрэгжил гэдэг ойлголтыг хүртэл дахин бодох төрөгчлөө шүү дээ тий. Ажлын байр тэгэхээр чинь дагаа дахин бодогдно гэсэн үг. Нэг бүх юм шинжлэхдэх хэрэгцээ үүссэн. Тэгэхээр бид нар одоо тооны машинтайгаа сууж юм уу, компьютер дээр суух юм уу гэдэг чинь амар энгийн асуулт шүү дээ тий. Окей бид нар AI руу шилжиж ийл хэвчээ тий. Тэгэхээр дагаад бид нар хүний нөөцийн бодлого өөрчлөгдөжлээ. Тэгээ илүү нэг залуу угаасаа ч залуу ажиллах хүчтэй л тий. Тэгээд одоо бүр залуу болох юм шиг байна шүү дээ тий. Би угаасаа бит хоёрын нэг орж байгаа одоо манай подкаст маань дандаа CEO болон одоо C-level-ийн хүмүүс болон амбицтай одоо карьерийн төвшөнд тодорхой хэмжээнд ингээд юм туулаад үзчихсэн хүмүүс бүгд орж байгаа. Тэгээд энэ асуултыг угаасаа байнга тавина. Тэг яг ийм яг тавьж байгаа хүмүүс ойлгомжтой. Энэ одоо хариулт гарч ирэх нь бас амар харамсалтай байхгүй тий. Яагаад энэ залуучуудыг компаниуд шууд ашиглахад бэлэн гаргаж ирэхгүй байна те. Яг энэ сургуулиуд юу хийгээд байгаа юм бэ гэдэг чинь амар том асуудал байхгүй те. Тэр энэ дээр бас сая залуугой хөндөж хэллээ. Тэрийг бас би бас дахин тодтогмоор байна. Залуучууд тэнгуут бас би сэн Naval гэдэг нэг айгу одоо лаг инвестор байдаг те. Тэр ингээ хэлж явахдаа ер нь бол сая ийм борлуулалтын скил одоо энэ зарах скилтэй энэ маркетингийн скил эдрийг бол нэг шууд төрүүлж сурах гэдэг шаардлагагүй. Эхлээд энэ нөгөө нэг юм
техникэл скиллүүдийг амар сайн нүдчихэд дараа нь энэ скиллүүдийг сурах юм бол илүү дээр байдаг гэдэг юг хэлээд байгаа байхгүй зөвлөмжийг. Жишээлбэл одоо юу гэдэг тийм кодинг ч юм уу те SQL finance дээр айгуу сайн үдчихэд дараа нь борлуулалтын скиллүүдийг авах юм бол айгуу үр дүнтэй байдаг. Тэгэхээр залуучууд ер нь бол ийм техникэл скиллүүд рүү их анхаарах хэрэгтэй юм байлээ. Тэгээд бид нараас өмнөх подкастаар Обуна гэдэг банаас захин хөгжлийн яамны сайд байсан нэмэгтэй орж хэлжсэн те. Залуучууд одоо та хэд маань шууд ирээл одоо үнцэн нөгөнч гэж үү юу байх вэ? Тэ шолоогоо илчээ тий бид нар ингээ өөрсдөө өдөр шөнөгүй ажиллаж байна тий ингэж яхад та одоо тийм шууд value авчраад ийм үн цалин өгөөч бид нар ийм аммаар нь биш тий эхлээд ингээд өгч чадах скиллүүдийг чадруудаа сайжруулад сурчгаа тий тэгээд ингээ цаг хугацааг жоох явуулчих хамтдаа яваад үзье тэгээд дараа нь үнцний яриа гэдэг ийм ярьж илээ тэгээд золоод ирц яг адилхан дурддаж байгаа нас сонирхолтой л байна. Тэгээ нөгөө контексттэй ойлгоно гэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг л одоо юу гэдэг нөгөө агуулга мэдэхгүй бол борлуулна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр түрүүний яг нөгөө асуултуудаас адилхан би нөгөө тэр суур нөгөө нэг юу хийгээд байгаа тэрэн дээрээ бас хангалттай цаг зарцуулсан. Яг тэр он жилүүд бол ингээд нөгөө бид нар бүтээгдэхүүн үйлчлэгээ илэрч гаргаж чадаагүй одоо фейл юм шиг он жилүүд юм шиг боловч яалтчгүй бүтээгдэхүүн тэр юм дээрээ маш их цаг суучж байгаа байхгүй. Тэгэхээр дараа нь тэрнийг ярихад бол хоосон юм ярих биш те. Агуулгатай агуулга өөрөө мэдж байгаа учраас хүсүүсээгүү одоо ярьж чадчихээн. Тэгээ мэдээж тэр скиллүүд байх хэрэгтэй. Тэгээ боловлох тэр нэрнийгаа нэмээ сурчвал тэгээд илүү одоо сайн борлуулагч болж байгаа хэрэг те. Powered by Mongolia Talent Network, we focus on you. UBCAP дээр одоо групп дээр нь миний зүгээр харж байгаа тийм муу юм ер нь бол сонсож байгаа гэдэг соёл тал дээр ажлын соёл дээр нь одоо ер нь токсик компани юм юу гэлтэй шүү дээ. Политик энэ төр байдаг л ерөөс тийм сонсогдож байгаа юм. Та тийм манууд яг соёл дээр яг яаж ийм соёлыг тогтоох за залуучууд байт юм. Тэгэхээр мэдээж илүү юм амбицтай залуучууд хоорондоо нэг паверын төлөө өрсөлдөд байдаг юм бол баг байгаа даа тийм. Яг соёлын тал дээр одоо компани өөр компаниуд дээр байдгүй. Яг UBCAP Group-ийн өрмөц соёл нь юу вэ? Одоо харин өөр байх гал хичээж байна. Яг тэр нөө томроод олон хүнтэй болоод эхлэхээр тодорхой хэмжээнд менежментийн систем тий. За тэгээ мэдээж соёл гэдэг зүйлүүд байж иж өдөр тутамдаа ажил явна. Тэнгүүт л яг одоохондоо бид нар тийм олуулаа бас болчоог байна л да 160 гэдэг чинь тий. Тэгтээ тиймэрхүү одоо чаленж руу орох л байна л да. Тэгээ бид эдийн үед бол одоо яг юу гэж байгаа юм гэхээр одоо чинь миний өрөө бол ингээ байнга нээлттэй би энэ чамаагүй ажил ярьдаг те тэр нөгөө тэр тухайн менежерийн тийм ахлахын урд дуур орж ажил заагаад байгаа гэдэгтээ биш нээлттэй accessible буюу одоо хинч надтай ямар ч асуудал ярих боломжтой байх буюу одоо яг л би өөрөө нөгөө компаниг манлайл хийгээд лид хийгээд явахаар би тодорхой нэг зорилттой хартсан вижнээ тодорхойлцсон бас нэг 2-3 жилээр энэний төлөө явна гэдгийг бодоод яваад иж бол тийм ойр тойрны захирал гэдэг юм уу багийнхандаа бас мэдээ солилцоод иж бол гэтэл 160 он төр чинь хүрэхгүй шүү дээ тийм төвшөнд яг ижилхэн мэдээлэл дамжуулж ийнэ үгүй юу гэдэг чинь өөрөө бас асуудал. Тэгэхээр ингээд би өөрөө хамгийн тэрнийг эцсийн хэлэх одоо субъект нь би ихгүй одоо тэр дамжуулсан үг дамжуулдаг тоглоом байдаг шүү дээ. Тэр дамжуулдаг тоглоом явж байгаад үгүй анхны үг юу байсан бэ гэдэг эхний үнээс асуудагтай адилхан хамгийн одоо зөв гэх юм уу одоо томьёолсон анхны хүн би учраас тэрнийг би өөрийн амаар хэлэх одоо тийм моментуудыг үүсгэх хэрэгтэй болж таарч. Тэр бол одоо миний хамгийн их хичээдэг ажил гэсэн үг. Тэр ч утгаараа би бол ингээд бүх хүнд нээлттэй байх тэр боломжуудыг нь аюух гаргах гэж хичээдэг. Тэгээ бүтцийн хувьд ч гэсэн би тэд айлах тийм бүтц барьдаг. Одоо өөрөөр нэг юм шатлсан бүтц биш. Одоо стар гэж ярьдаг шүү дээ. Одоо ингээд би голд нь байгаа. Гэхдээ бүгд надтай холбогдох боломжтой. Дотроо дахиад ингээд од хэлбэртэй бие биентэй холбогдох боломжтой. Хинч над руу шууд холбогдох боломжтой. Багийн дор баг биш. Багууд тэгээд унаа би ч юм уу те. Илүү тийм бүтцтэй байхыг хичээдэг. Тэгээд альч багийнхан дээр гэсэн үг биш. Бид нар хамтарч бүтээгдэхүүн үйлчлэгээ хийж байгаа. Аль болох нөгөө үг дамжуулах тийм процессуудыг баг байлгахыг хичээдэг тий. Одоо яг л нэг стартап би өөрөө хийж эхлүүлсэн болохоор яг тэр нэг стартапын давуу талыг яг мэдээд байгаа байхгүй. Яг л ингээл гурлаа ч юм уу дөрүүлээ өрөөндөө сууж байгаа тэр тэгээ ажиллаа хийж байгаа үйл хамгийн бүтээмжтэй үе гэдэг байхгүй. Өөрөлдвөл
одоо яг ингээд ямар нэгэн түүл ашиглахгүй одоо ингээд нэг баахан Office 365 юу гэдэг нэг баахан л ERP гэдэг нэг ажлыг супер болгох гэж хичээгээд байгаа шүү дээ. Ямар ч тим ирэхгүй хоёлоо шууд ярьж чинь бие биендээ фидбек өгөө шууд өгч чинь төлөвлөгөөрөө шууд өгч чинь те гэдэг шиг энэ бол хамгийн бүтээмжтэй. Тэгээд нөгөө small team, two pizza team юм гэж яриад байдаг чи тэрнийг л хийх гэдэг байгаа санаах. Тэгэхээр би бол багуудыг айл болох team байхыг хичээдэг. Тэгээд хүмүүс ажиллахтаа ч гэсэн айл болох team байгаасаа те. Тэгээд мэдээлэл дамжуулахад заавал ингэж захирлаараа дамжуулаад хоёр газар нь хоорондоо захирлаараа уулзаад буцаж ингэдэг биш те. Шууд ажиллаа хоорондоо идэг байх хэрэгтэй гэдэг ч юм. Тэгээд энэ соёлыг аль болох хадгалах гэж хичээдэг. Тэгээд хин ч одоо надтай ярих тийм нэг MS орчин бий болохгүй. Одоо уламжлалт компаниуд гэх юм уу одоо corporate соёлууд гэж байдаг шиг те. Тэгэхээр тэр бол team хэмжээнд очихороо тийм болтол байх л та. Бидний хувьд бол аль болох team төвшөнд маш удаа очих хэрэгтэй. Тэр нь магадгүй одоо ямар төвшөнд очих гэдэг нь би бол мэдэхгүй байна. Одоохондоо өсөж яваа учраас өсөлтийг хадгалах ажил тийм байх хэрэгтэй. Тэгээд мэдээж нэг одоо бидний нэг баримтлагдаг зарчим цагийг л одоо маш үр дүнтэй зарцуулах хэрэгтэй буюу цаг үрдэггүй, шийдвэр гаргахаас айдаггүй, эрсдэл гаргахаас айдаггүй. Одоо юм хийхгүй, шийдвэр гаргахгүй суугаад байвал цаг хугацааг үрж гинэ. Тэр нь чиний өөрийн цаг хугацаа, компанийн цаг хугацаа тэр хэрэглэгчд очих байсан бүтээгдэхүүн ч хэдэн жилээр хойшлоод байгаа юм бүү мэд те. Тэгэхээр энэ бол маш том эсэргээр эрсдэл те. Ийм байлгамаар байна. Хүн болгон ажилдаа эзэн болоод шийдвэр гаргаж чаддаг. Одоо би бол ажилчдаа хурдхан 18 нас хүрчүүл би жолооны өмнөлгч өгөх гээд байна гэж байгаа байхгүй те. Санаа нь бол жолооны өмнөлгч бол байна. 18 нас хүрэх хэрэгтэй. Тэгвэл жолооны өмнөлгөх өгье буюу хүн хурдан шийдвэр гаргах төвшөнд очимоор байна. Урт хурдхан ажилдаа эзэн болмоор байна. Нөгөө ownership mindset гэж бас ярьдаг шүү дээ. Тэрнийг нь яг монголчуудад жоохон буруу орчуулчихдаг гэж магадгүй шүү дээ. Нөгөө заавал юм компани эзэн буюу нэг юм хувьцаа эзэн шиг буруу тийш нь жоохон ойлголцсон те. Би заавал энэ компаниас хувьцаа эзэн шиг биш. Би зүгээр өөрийн ажлыг өөрийн гартаа хийнэ гэсэн. Тэрнийг хийж чадж байгаа арга барилыг хинч чамаас булаахгүй те. Тэр бол чиний баялаг болж үлдэх гэдэг шүү дээ те. Тэгэхээр тэрнийхэн төлөө өөрөө цаг хугацаа өрөө суунад чинь одоо байжуулах асуудал байхгүй тийм. Тэгэхээр нэг юм компаниг байжуулж чинь юм уу нэг хэсэг бүлэг хувьцаа эзэмштэй байжуулж чинь биш. Энд чинь хүүхэн болгон шийдвэр гаргадаг хэмжээний болно гэдэг чинь тэр компани үнэхээр л одоо маш бүтээмжтэй компани болж хувирах гэдэг шүү дээ тийм. Тэгэл нийтээрэл тэрний юм зэнийг хүртэн шүү дээ. Миний асуултанд угаасаа гин байгаа байхгүй юу. Сая долоо өөрөө хэллээ энэ стартап өөрөө ингээл яг нэг өрөөнд 5 6-аас сууж байгаа шууд ямарч барьергүй яриа л те. Энэ асуудлыг хурдан шийдэд явж байгаа нь нэг шинэлэг санаа бүтээл гаргаж ирэх гэх мэтчлэн одоо чинь стартап хийж байгаа хүмүүсийн нэг компаниудын гаргаж байгаа шинэлэг санаад байдаг шүү дээ. Энийг ингээ алдуулчихгүй хийх гээд шүү дээ те. Одоо яг өөрөө тэр стар гэдэг тэр модель боловсруулаад хийгээд байгаа юм байна. Энийг яг яаж тийм болох гээд одоо сая болох гээд байна гэж яриад шүү дээ. Яг хэрэгжүүлж байгаа нь яг яаж тийм байгаад байгаа. Яг тэгвэл нөгөө нэг 5 хүнтэй стартап аюу гой шин санаа хурдан явдаг гэсэн стартап одоо ингээд удаашрын те 150 200 болоод ирэхээр ингээд яг нэг үг дамжуулдаг шиг удаашрах гэдэг учраас яг энэс сэргийлэхийн тулд хийж байгаа тактикууд нь юу байгаа юм бэ гэдэг нууц. За мэдээж онцлон те нөгөө ботлнек гэж ярьдаг шүү дээ. Нэг ботлнекүүд үүсэж байгаа газрууд хаана байна те. Одоо нэг төгжрөл үүсгээд байгаа газрууд хаана байна. Тэднийг аль болох очиж тас цохиж байхгүй болгоно те. Тэгээ нөгөө талаасаа тийм үг дамжуулж асуудал орж ирээдээ аль болох тийм процессуудыг бас байхгүй болгоно. Одоо шууд дайрект харилцах хэрэгтэй л гэдэг зарчим баримтлал нь. Тэгжээж нөгөө дараа нь тэр буруу үг дамжуулснаас болох хохирлыг байхгүй болгоно гэдэг юм уу те. За тэгээд мэдээж түрүүний ярьдаг нөгөө нээлттэй байх. За манлайллыг аягүй сайн дэмжиж өгөх хэрэгтэй. Тэгээд миний зүгээс бол тэрэн дээр л одоо хамаг цагаа зарцуулж байгаа юм. Өөрөөр би өөрөө маш их олон удаагийн давтамжтай вижн, стратеги тэгээд тэр төлөвлөгөөн дээр тавьж байгаа тоон яагаад ийм тоо тавьж байгаа ямар учиртай гэдэг ч юм уу. Энийгээ бүр ингээд одоо яагаад бол би нөгөө ойлгож надтай ижилхэн ойлголцолтой хүнтэй ярихад бол би ингээд хагас үгээр ярих гэдэг шүү дээ. Тэгэнгүүт л ойлголцол одоо нэг төвшөнд очиагүй хүмүүсүүд дээр бол би тэгж тооцох эсвэл юм байна л да. Бид нар нэг юм ойлгоцсон гэж бодоод яриад яваад байдаг биш. Ойр тойрны магадгүй захирлууд ойлгочдөг гэж болно. Тэгэхээр бүх төвшөнд ижилхэн мэдээлэлтэй, дээрэс нь ижилхэн зорилт хамгийн гол нь хаашаа явж байгаа тэр маш ойлгомжтой зорилтт нь ойлгомжтой байх юм бол дараагийн алхам ямар байхаа гэдгийг би хэлэх биш.
нөгөө ажилтан болгон ч өөрөө хийгээд явчихна. Тэгэхээр нөгөө бид нар бол одоо ирээдүг би бол нарийн төсөөлж хэлж мэдэхгүй шүү дээ. Гэхдээ чиглүүлээд яж явах хэвээр, ойрын зорилтуудаа маш сайн ойлгох хэвээр. Тэгэх юм бол алхмуудыг манайхаа өөрсдөө хийнэ. Тэгээд алхмаар ууршлахаар асуудлаа таньж мэдээд шийдлүүдээ өөрсдөө илүү ухаалаг гаргаад гэдэг ухаарлын процессыг явагдаа илүү бизнес зөв болж эхэлнэ. Тэгэхгүй болохоор ингээд нэг талаасаа би ухаантай юм шиг ингээд алхам болгоныг зааж өгөөд байвал бас буруу. Нэгдүгээр би зөв зааж байгаа бурууж байгаа. Би тэр хүн шиг өдөржин тэр ажлыг хийгээгүй ээжэж бүгдийн заагаад ах учиртай. Тэгвэл ойлгомжгүй зорилт ч юм уу анаасаа буруу одоо мэдээлэл өгсөн ингээ яваад байвал зорилтын тодорхойг учраас хүн болгон ямарваа нэг юм хийгээл цаг нөхцөгөө суугаад. Тэгэхээр миний хувьд бол ерөөсөө гол тэр чиг шугамыг maaшлуулах нарийн зөв тодорхойлоод тэр нь бол тийм маш үнцэнтэй байлгах тэр бид нар бол хардаг. Одоо угаасаач бидний туйлын үнэт зүйлүүд нь бол ерөөсөө энэ нийгэмд байгаа орчин нөхцөлтэй бас хэрэгтэй бизнес болгоё. Урт хугацааны бизнес бай. Ойрын зай одоо юу гэдэг ямар ч тийм бодол байхгүй. Тэгэд хэрэглэгчдэд одоо үнцэн өгөөд ингэх юм бол энэ маань бол одоо би түрүү ярьдаг нөө олон улсад бизнес хийх гэдэг бол нэг юм зорилт юм шиг мөртлөө. Global unicorn болох хэрэгтэй технологи компани нэг тийм байдаг шүү дээ. Тэр нэг юм зорилт юм шиг мөртлөө яг миний хувьд сүүлийн жилдээ ойлгоод байгаа нь одоо тэр биш баш таарсан. Миний туйлын зорилт бол хүнд хэрэгтэй зүйл хийх байсан байгаа байхгүй. Тэр нь яг хуу зах зээлийн тооноос хамаарат магадгүй би 5 сая биш одоо 50 сая хүнтэй зах зээлд юм хийгээд амжилттай болцсон бол unicorn болчихж байгаа байхгүй нөгөө мөнгөн дүнгээрээ тэгэхээр мөнгөн дүнгээр л unicorn гэдэг байгаа болохоос манайхыг өнөөдөр амжилтгүй гэж хэлэх ёсгүй л байхгүй одоо өөрөлд бид нар одоо хотынхон босоод хотод бас ажиллаж байгаа шүү дээ 15 аймагт ажиллаж байгаа 1.5 сая хэрэглэгчд үнцэн өгж байгааг л өгж байгаа. Тэгэхээр бид нар л өөрсдөө unicorn гэж бодож болох л байхгүй зах зээлийн тоогоор жижиг хэмжигдээд байгаа болохоос. Тэгэхээр туйлын зорилт бол бид нар хэрэглэгчд үнцэнтэй зүйл хийх нь байсан юм байна гэдгийг бол ойлгоцсон. Тэрнээс урам аваад ингээд урагшлаад явж байгаа учраас бидний компани vision бол тийм тодорхойгүй зүйл байхгүй. Тэрнийгээ ингээд хүмүүсүүдэд ойлгуулах л асуудал байна. Ойлгоцсон цагт бол хэрэглэгч нар жолооч нартай яаж хэрэгтэй зүйл хийх үү гэдгийг тэр мэрэгчлэлтэй өөрөө төлөвлөж байгаа байхгүй. Ер нь бол баг бид нар төлөвлөгөө гаргаад тахч баг яванда хэрэггүй болох. Саний дээр олон улс гэдэг дээр ер нь одоо 2 дугаар хэсэг рүү орох гэж байна. Тэрний өмнө юу олон улс гэдэг дээр одоо UBCAP Group маань яг таксийн компани биш, яг тех компани ба одоо тэр таад маань яг олон улсыг ер нь харж гинүү гадагшаа тэлэх ер нь ямар төлөвлөгөөтэй байна. Ойрын хэдэн жилд ер нь тийм төлөвлөгөө байгаа юу? Бага. Бид одоо нэг технологийн нэг энэ төр үйлсэн шүү дээ. 10 жил нэг юм хэцүү асуудлуудыг бас нэг өөрсдийгөө шийдэх гэл ингээл явсан гэдэг. Тэнгүүл тэрний үр дүнд бас тиймэрхүү зах зээлүүд бас байна тий. Одоо нэг тийм чаленжтай. Гэтэл тэрэн дээр нь бид нар хөөрхөн бас шийдэл гаргацсан. Тэгэхээр магадгүй тэр Uber бол тэр зах зээлийг тоохгүй. Яг л тэрнийг нь ороо шийдэж мэдэх сонирхол байхгүй шүү дээ. Тэр нь өөрөө нэг Uber сонирхолтой ч том зах зээл биш тий. Гэтэл бидэрт бол тэр нь бол зах зээлийн бас тэлэлт шүү дээ тий. Тэгэхээр бидний хувьд бол тиймэрхүү зах зээлүүдийг судалж байгаа. Бид нар түрүүнээс хүнд хэрэгтэй зүйл хийж байгаа юм бол ялгаагүй бид нар тэр зах зээл дээр тэр хүнд хэрэгтэй зүйлийг хийх дээр бол дадлага туршлага нь байна. Нөө бас байна гэсэн үг тий. Тэгээ ялангуяа нөгөө глобал тэр пеймент энэ шийдэгдээгүй тийм орхигдсон зах зээл дээр бол бүр бидний шийдэл магадгүй давуу талтай байхаар тий. Тийм утгаараа бидэд бол нэг хэд хэдэн зах зээлүүдийг бас хараад зарим нэг нь бол бас туршиж уншиж байгаа. Бүр туршаад ирсэн тий. Тэгэхээр хэдэн жилийн дотор эхний олон улсын салбар нэгдэнэ гэж бодож байна. Яг хувь хүний хувьд бол би нэг 2 жилийн дотор бидэд ямар ч байсан тодорхой зах зээл дээр үр дүн гарах байх гэж харж байгаа. Тэгээд 1 жил бол бэлтгэл ажил явах бах. Одоо миний хувьд гэх юм бол манлал хийж байгаа хүний хувьд бол ер нь энэ жилээс бол би гадны зах зээлүүд рүү одоо бас сонирхоод ажиллаад эхэлсэн байгаа. Тэгээ эх жилээс гэх юм уу нэлээ тэр чиглэл рүү ажлууд өргөжих бах. За тэгээд магадгүй 2 жилийн дараа бол аль нэг зах зээлийг яг төвлөрөөд те зах зээлийн тэлэлт хийх гээд тухайн зах зээлүүд дээр шийдлүүд гаргаад явах бах гэж харж байгаа. Ер нь бол тийшээ тэлхэн гарцаагүй. Монголын зах зээлээр хязгаарлагдах юм бол одоо нэгдүгürt нөгөө хөрөнгөний бирж те бид нар эдгээр нэлттэй болсон ч бай хязгаарлагдмал худалдаа авч байхгүй манай зах зээлээр хязгаараар одоо гадны хөрөнгө оруулагч нар биднийг бас манай зах зээлээр үнэлчихээр айгуу тийм хязгаарлалтуудыг үнэлчих юм бэл. Бид ч гэсэн дараагийн шатнд магадгүй гадны зах зээл дээр хөрөнгө оруулалт босгох. Тэгэх юм бол гадны зах зээл дээр бас гарцсан байж иж тэр зах зээл чинь томорж үнэлгээ маань томорно те. Тэгэхээр зайлшгүй гадны зах зээлээр бол гарах бах гэж бодож байгаа.
Nice. Манай ер нь бол подкаст маань ер нь өндөрлөгтэй шинэ хандж байна. Хоёрдугаар хэсэг гэдэг маань бит хоёроос заавал асуугаад асуухгүй явуулдаггүй нэг хэсэг байгаа. Тэр болохоор work life integration гэж нэрлэдэг байгаа бит хоёр. Энэ болохоор одоо мэдээж энэ их ажлуудыг хийхэд бол өөрийгөө цэнгэлж явах хэрэгтэй тий. Тэгэл эрүүл бие саруулхан оршиж энэ ажлууд хийгдэн. Тэгэхээр яаж өөрийгөө цэнгэлж гин, яаж өөрийгөө эрүүл байлгаж гин гэдгээсээ бидэнтэй хуваалцаж. Тэг аюу чухал одоо нөгөө үүрэг хариуцлагууд нэмэгдээл тэгээд харчин өсвөсөөгүй хүн тэгэл тэрнийг ухамсарлал эрүүл одоо нөгөө ажлын ачаалал даах тий чадвартай байх руу орж байгаа л. Тэнгүүл яг ер нь бол тодорхой хэмжээнд биеийн тамир фитнест яваад за ер нь суугаа ажил бас хийдэг учраас сэлж гин 7 хоногт нэг одоо сэлэх 2 удаа фитнест орох ч гэдэг юм уу. За тэгээ мэдээж хоол хүнсэндээ бас анхаарч эхэлж байна. За тэгээд амьдралын хэм маягаа бас илүү эрүүл болохын тулд яг амралтын өдрүүдийг бас үр ашигтай өнгөрөөх. За тэгээд гэр бүлдээ бас их цаг гаргаж сэтгэл зүйн гэх юм уу те. Бас эрүүл мэндэд анхаарч байна те. Одоо тэгэхгүй бол нөгөө гэр ажил амьдралын баланс гэж бол байхгүй. Ерөөсөө энэ чинь нэг зүйл гэдэг байгаа шүү дээ те. Энэ хоёр чинь хоёулаа нэг зүйл. Тэгэхээр аль аль нь чиний одоо нэг л амьдралын нэг хармони интернэшнл гэдэг тийм. Тийм учраас угаасаа би ажиллаа сайн хийхин тулд миний гэр бүлийн орчин бас эрүүл байх хэвээр тэр сэтгэл зүй бусад миний бүх зүйлд нөлөөлж байгаа учраас гэдэг. Тэгэхээр гэр бүл хүүхдүүдтэй цаг гаргаж тэр сэтгэл зүйн гэх юм уу ирж хүч авах. Тэр нь эргээгээд миний бие бас эрүүл байлгахад нөлөөлж байгаа гэж боддог тийм. Тэгэл за тэгээд мэдээж ажлын цаг дээр ажлын цагаараа бол яг төвлөрөх юунд маш их анхаардаг. Төвлөрч одоо төвлөрөх гэх юм уу те. Яг маш их тийм олон хүмүүстэй уулзсан. За тэгээд олон сэдвүүд байна. Нэг санхүү, нэг хүний нөөц гэл ингээл. Тэгэхээр миний төвлөрөх цаг бол хүмүүсийн цагаар ингээд сатаарагдаад авах магадлал өндөр учраас тэрнийгээ бас гарах тэр нэлээ анхаардаг. Тэгээд мэдээж бас ном уншиж өөрийгөө цэнэглэхийг хичээж байгаа. Ер нь бол сүүлийн жилүүдэд бол нэлээд уншдаг болсон. Ажлын шаардлагаар анх уншиж байгаа. Сүүлдээ бол ер нь жоохон орхосох маягтай болоод тэгээд илүү технологийн мундаг захирлуудын номыг уншаад тэгээд эд чинь хоорондоо бас холбоотой. Угаасаа бүгд Silicon Valley амьдардаг ус учраас бас сонирхолтой байдаг. Тэгээд тэндээс бас айгүйх олон санаа аваад тэгээд ажил дээрээ туршааж сэтгэл зүй өвдөх юм уу те өөрөөдөө тэгж бэлтэж би сэтгэл аль алиг нь хийх хэрэгтэй байл гэж 7 хоногт ойлгоод байгаа шүү дээ. За цаг бол яг сүүлийн жилүүдэд арай жоохон гайг болоод байгаа. Анх бол тэгэл 7 хоногийн 7 өдөр л байсан л та. 7 өдөр. Тий. Тэгээд амралт авч үзээгүй 2000 бараг 20 морин он хүртэл явцсан байсан шүү дээ. Тэгжиж гарч ирсэн. Тэгээд нэг сүүлийн 4 жил мэл бас нэг амралт авч үздэг болоод байна. Өвлийн хөдөн яг үеэр амарч бас амардаг болсон. Тэгээд ер нь бол нэг 10 орчим цаг бол ажиллана гэхдээ багсан ч гэсэн хагас үтсэн бол гэхдээ амардаг болсон. Ямар ч байсан. Багсаад 10 цаг өдөр шүү дээ. Тий, нэг өглөө 9-өөс оройны нэг 8 болтол ер нь л бараг ажиллаж чаддаг 7-8. Нэг burnout гэдэг асуудал явагддаг, хаширдаг тийм. Хүн ихчний туртаа маяг хийсэн чи бас хитрхи хийгээд тэгэхээр нөгөөтөндөө хаширдаг нэг цаг үед байдаг. Альсгүй юу гэдэг том стресс аваад ч юм уу, гэр бүлийн хувьд ч юм уу, хамаатан садны хувьд ч юм уу. Ийм стресс авч ирсэн үү те? Burnout болж ирсэн үү? Энээс бас болоод гарч ирсэн бол ямар аргууд хэрэгжилж гарч иваа гэдгээс ойлцооч. Яг одоо нэг арга марга гэх нэцүүл юм да. Нэг томьёол байхгүй гэх юм уу. Зүгээр нөгөө стартап ч өөрөө нөхцөл байдлууд нь өөр. Тэгэл одоо 10 стартапын нэг нь юм уу 2 нь амжилттай болдог гэдэг хэрэг тэр чинь маш олон хүчин зүйлээс болоод тэр 8 бол дампуураад байна гэсэн үг шүү дээ. Тэгээ үлдэж байгаанууд нь яаж ийн гэдэг тэгэхээр нэг үнэхээр л нэг юм ивэн таарцсан гэдэг шиг те ингээл тэр маш олон зүйлүүдийг ингээл туулц. Тэнгүүл тэрэнд нэг юм жор байхгүй юм билээ л тэгэхээр нөгөө хилээд идэг never give up гэдэг шиг те битгий бууж өг гэдэг шиг одоо тийм л үг байх юм билээ ер нь бол. Тэгээд яаж бууж өгөхгүй байх юм бүгд ямар ч гэсэн бууж өгөхгүй л байгаа дэвэл тэгээ нэг амжилтанд хүрнэ гэдэг шиг те амжилтанд хүрэх юм одоо гэдэг ямар ч гэсэн ард нь гарна survive хийн гэдэг шаарддаг шүү те. Тэгэл юм байлаа. Түнс жор гэж хэлэхэд бол аюултай. Одоо бидэд бол
манай компани нөгөө үүсгэн байгуулагч нарын хувьд бол одоо маш их нөгөө золиос гэж байдаг шүү дээ. Маш их золиосууд бол гаргацсан. Өнөөдөр одоо ингээл хөвтэй ярих юм бол тийм байж идэг те. Тэгэл яг тэр болгоны чинь ингээл яриад ягаад шаардлагач байхгүй. Ялгаагүй бол зовлонтой улсууд чинь тэрнийг ингээл олон нийтэд ярих шаардлагагүй. Амжилтгүй болвол яг тэрнийг ярих ус амжилттай явж байгаа тиймэрхүү яриад байх чи илүү үстэй. Тэгэл ингээл урагшаар л явчихсан юм л л. Тэгэхээр burnout болох үе юм бол зөндөө байсан. Тэгтээ яг нөгөө ажил их байгаад burnout болох нэг өөр хэрэгтэй. Тэр бол нэг би бол burnout гэж боддгүй юм. Чи харин ч эсрэгээрээ бүр одоо тэрнийг хийгээд дуусгахаар би ингээ юм сурж гин те. Хийх ажилтай байна гэдэг чинь бас ад шагалтай шүү дээ те. Харин эсрэгээрээ бүр ингээд ямар ч тийм ажил хийх юм байхгүй ингээ байгаад ах нь харин баг илүү хүндвэж магадгүй те. Тиймэрхүү burnout гэх юм уу тэрнийг одоо юу гэх юм те. Тэр арай хүндвэж магадгүй. Бусдаар бол яг хийх юм нь байгаа л тэгээ тэрэн дээр мөнгө нь байхгүй ч гэх юм уу. За тэр мөр бол өөр проблем байхгүй те. Тэр бол буужхгүй байх хэрэгтэй л байх гэж байна. Шүү дээ. Сүүлийн үед уншиж байгаа номнууд гэжсэн залуу нууц бишэл ямар номнууд уншиж байна хаваалтаач. Сүүлийн үед нэг бэлгэнд авсан нэг ном уншиж байгаа. Blitzscaling гэдэг. Ер нь бол технологийн компани л одоо яг өсөлтийн үеийн томьёоллыг бичсэн ном юм байлээ л да. Технологийн компани ч нэг юм өндөр өсөлттэй байдаг гэж ярьдаг шүү дээ. Гэтэл яг тэр нэг өндөр өсөлттэй үед яг яадгийг гэдгийг ингээд бичсэн ном байлээ. Тэгээд тэр бол бүх тэр өсөлттэй үзүүлж чадсан компаниуд бол яг тэр нэг хийсэн юм байлээ. Тэгэхээр тэр нь одоо тэр Silicon Valley-ийн баг юм юу болчиход байгаа байхгүй юу? Томьёолж аваад хөрөнгө оруулагчид нь ч гэсэн яг тэрний дагуу хөрөнгө оруулалтаа хийдэг ингээ явдаг гэдэг. За тэрнийг уншиж байна. Тэгээ би ч нэг 2-3 ном зэрэг эхлүүлчихэд байт юм аа. Тэгээд нэг нь болохоор нэг Ховард Шулцын Starbucks-ийн нэг ном байгаа. Монгол орчуулга уншиж байгаа. Урагшаа тэмүүлэл. Тэрэн дээр суурл. Тэрнийг яг уншаад эхлүүлсэн чинь сонирхолтой санагдсан нэг. Авсан гой санаанууд. Үйлчлэгээний одоо англиар бол customer experience гэж яриад байгаа. Монголоор одоо тэрний чинь үйлчлэгийн харилцагчийн туршлага тий тэр хэрэглэгчд үлдээж байгаа сэтгэл юм уу тий. Тэрнийг бол одоо Starbucks гэдэг бол шинэ төвшөнд гаргасан. Өөрөөр хэлбэл Starbucks кофе зардаг гэхээс илүүтэй хэрэглэгчд юм сэтгэл үлдээж байгаа тэр experience-ийг л зардаг юм байна л да. Одоо орчин үеийн бизнесүүд бол илүү тийм хийх гэж үзэж байгаа. Тэрнийг баг анх бий болгосон. Урд нь бол юм бараа таваар зардаг л байсан тий. Анхны юм сэтгэл зардаг компани баг Starbucks болсон байгаа байхгүй. Тэгэхээр тэрнийг бий болгохын тулд ингээд тэр яг анхны тэр нэг өгөх гээд байгаа зүйл рүүгээ төвлөрөх тэгвэл кофений борлуулалт руугаа ингээд явах гэдэг шүү дээ тий ингээд тэгэл тэр орчин талах нарийн боомов зараал гэдэг ч юм ингээд маш олон чаленжуудад тулгараад тэгээ маш олон салбартаа байх ёстой гэл төөрж явсан үед мүйд байгаа хөх тэгэл санхүүгийн хямралтай үед мүйд Starbucks ч бас тэр чи үнэтэй кофе шүү дээ тий тэр мөрнийг яаж давсан захирал нь гарцсан байж байгаа буцаж захирлаараа ирж ажиллаад тий үүсгэн байгуулагч ингээд гоё түүхүүдтэй. Тэнгүүд л яг тэр нөгөө сөөр үнэт зүйл дээрээ яаж компани эргэж очиж гин. Тэгээд тэр зүйлийг яаж компанид ухааруулж гин тэр бүх хүндтэй. Тэгээд Starbucks чинь дэлхийд ярьц хэдэн мянган салбар байгаа ш. Тэднэр дээр яаж нэг юм ойлголттой болох уу тэр гээд те. Одоо бол надад тэр юмнууд нь авах юм аяг их санацгаа. Би ингээд 80 мянган жолооч те. Одоо энэ хүмүүс чинь нэг үйлчлэгээний стандарттай байх ёстой шүү дээ. Ер нь бол яг тэр нь тийм амар супер гээгүй. Гэхдээ тогтсон нэг үйлчлэгээний хим хэмжээг яг нэг юм ойлголттой байх ёстой. Энийг би яаж одоо ойлгох вэ? Олон байх гэдэг бол нэг хэрэг. Одоо Starbucks дээр гарч байгаа нэг чаленж тэгж байгаа байхгүй. Олон салбар нээгээд ингээд аяг их төөрж явсан байна. Тэнгүүд л ингээд ойрхон учраас харагдаж байгаа учраас лого харагдаж байгаа учраас би явж орох гэж хэрэглэгч сонгох хэсгүй. Хэрэглэгч тэр экспириенсийг хүсэж дотроо төсөөлөөд тэрнийг авахын тулд 2 гудам 3 гудам алхаад чамаагүй манай Starbucks-ын салбарыг олж ирж кофег авах хэрэгтэй. Тэр экспириенсийг хүсэмжлээд. Түүнээс ойрхон учраас би орох гэдэг биш. Тэгэхээр манайх олон салбар нэх хаасаагүй байх гэдэг бол манай зорилго биш. Стратеги нь биш. Манай тэр экспириенсийг хүсэмжлэх нь манай зорилго гэдэг. Тэрнтэй адилхан одоо UBCAP-ийн хувьд бол яг тийм үе дээр бас явж байгаа. Бидэд манай UBCAP нөгөө түрүүний ярьдаг 5 жилийн өмнөхөөсөө бол хэрэглэгчийн хүлээлт өөр болчлоо. Тухайн үед бол яг манайх давуу тал бол байсан байна. Одоо бол бас жоохон өөр болоод байна. Гудамжнаас сууж байгаа
апаар дуудаж байгаа хоёр дээр зөрүү нь бас байхгүй болоод яг л дагаад тэр стандартууд дээшилж учраас тий. Тэгээд аюулгүй ажиллагаас дагаад дээшилж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бид нар дараагийн түвшний экспириенс рүүгээ орохгүй бол хэрэглэгч яг UB cab-ыг хүсээд дуудаад байна уу? Зүгээр олдож байгаа болохоор дуудаад байна уу? Тий. Гоё асуулт тий. Тэгэхээр одоо бол баг олдож байгаа болохоор дуудаад байгаа юм шиг болцсон байгаа. Тэр нэг талаар бол амар хүртээмжтэй бидний олон жилийн үйл ажиллагааны үр дүн баг. Гэхдээ одоо бол бид нар үйлчлэгээний стандартын хувьд бол яг хүсэж дууддаг түвшин рүү бас орох хэрэгтэй гэж үзэж байгаа. За баярлалаа залуутаас Ниногоо маш гоё ярилцлаа. Тэгээд авах юм бас маш их байлаа. Тэгээд тэр нөхцөл байдлын анализ хийх гэдэг одоо ганцоо захирал Монголын ганцоо захирал бас их хэлж байгаа. Нөхцөл байдлын анализ хийгээд энэ ботлнекуудыг сая золоо хэллээ те авч хаяад. За тэгээд ингэ нээлттэй энэ харилцаа юм стар гэж энэ яг өөрөө хүрээлүүлсэн юм баг юм одоо нөгөөдгөө нэг гэдэг лээ. Пирамид харилцаагаас илүүтэйгээр энэ шинэлэг стар харилцаа нь илүү шинэлэг зүйлүүдийг одоо бодож олох сэтгэхэд хөвээр нь хадгалж үлддэг юм систем учраас тэгэл яг л сурагчд одоо пастор шиг л байдаг гэсэн үг шүү дээ. Байнга өөрийнхөө стратеги вижныг хүмүүстэй ойлгуулах нь амар чухал юм байна гэдгийг маш сайн ойлгож авч чинь те. Тэгээ золоодоо энэ бас гоё түүхэн замналаа бид хоёртой хуваалцсанд маш их баярлалаа. Тэгээд UB cab маань IPO-д амжилт хүсье. Тэгээд бас түрүүн гоё Тэмүүлгийн гоё асуусан асуулт бас одоо бусад зах зээл рүү expand буюу тэлэх энэ амжилтнаас амжилт хүсье. Тэгээд өдөр хүртэл хамт байсан үзэгчдээ маш их баярлалаа. Тэгээд заавал сэтгэлээ үлдээгээрэй. Тэгээд заавал лайк ботнаа дараарай одоогийн доор байгаа. Тэгээд золоогоос бас асуух асуултууд та хэд маань байгаа бол доор комент хэсгээр үлдээчих юм бол Тэмүүлэн бит хоёр гой золоогоос хариултыг аваад та хэд сэтгэл хэлбэрээр үлдээ шүү. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.